Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Зохиолыг бичсэн Орших. Адал явдал аимшиг урам зөгнөлт зохиол. Эл бичвэр дээр гарах үйл явдал, хүний нэр, шашны нэршлүүд зэрэг бүгд зохиомл болно. Жатгаж хөвгүүн гор. Нэгдүгээр хэсэг. Би асуудалд орсон. Нэргүй бурхны хүндийд хар бэлэвсэн эмгэх хорон шулмыг дарснаас хойш яг өнөөдрийн хүртэлх хугацаанд би үхэхсдийн аймаар нилээдгүй хэрэг тарьж орхисон юм. Энэ тухай жадгаж хөвгүү 2 дахь ботыг 6 дахь хэсгээс төгсгөл хүртэл нь дурдсан буй. Тэр хооронд би хууль гүйчүүдийн айрам гихчтэй нүүр тулсан юм аа. Энэ нь гурвалжингийн удирдагчдын анхаарлыг татаж золтойл бүхэл бүтэн гурвалжингийн дайсан болчихоогүй. Үүнийг нэг л хүн зогсоосон юм. Тэр хүний тухай хэлэхээс өмнө нэг бяцхан зүйлийг дурдах хэрэгтэй. Жадгчт нь нэгдсэн удирдлага байгууллагууд гэхээс илүү өөрсдийн цусан төрөл гэр бүлүүдэд харьяалагддаг. Учир нь жадгач бүр өөрсдийн хүчрхэг сахиуснуудыг өөрийн гоц оюун ухаанаараа бүтээдэг бөгөөд тэрийг зөвхөн цусан төрөлдөө дамжуулан үлдээдэг. Өвөг дээдсээсээ өвлөн авсан хамаг хүчрхэг сахиуснуудыг эзэмшиж буй гэр бүлүүд л жадгачдын ертөнцөд дээгүр байр суурь эзэгэндэг билээ. Монголд ийм дээгүр байр суурийг эзэгэндэг 9 гэр бүл байдаг бөгөөд тэд нийлэн зөвлөлийг бүтээсэн юм. Харин тэр зөвлөлийн удирдагч нь хадагтай Сортон буюу манай ээж байсан юм аа. Зөвлөлийн удирдагч хэр их мэдлэлтэй вэ гэж юу? Гурвалжингийн удирдагчийн үзэл бодлыг өөрчлөх үйс. Сүбэдэ биш шүү. Сүбэдэ бол зөвхөн Монгол дахь гурвалжинг захирдаг төдий юм. Миний дайсан болох төгс нь бүхэл дэлхийн гурвалжин байлаа. Бүхэл дэлхийн гурвалжин гэж юу вэ? Гурвалжин гэгч дэлхийн бүхэл хүн төрлөختнийг удирдах үйс хүчрхэг байгууллага хэмээн урд нь дурдж байсан билээ. Гэвч жадгачдтай аль улс бүр өөрсдийн гэсэн тусгаар тогтносон гурвалжин байгууллагатай бөгөөд нэгнийхээ хэрэгт оролцох эрхгүй учраас улс бүрийн гурвалжин байгууллагууд хоорондоо зөвлөл байгуулах замаар нэгдмэл байдлаа хадгалан авч үлдсэн юм. Тэр гурвалжингийн зөвлөлийн удирдагч бол бараг л дэлхийн хамгийн их эрх мэдэлтэй нэгэн гэсэн үг. Энэ тохиолдолд бол тэр хүн нь Гари Олсон. Миний үхэхсдийн айрам тэр Гари Олсон гэгчийн анхаарлыг татсан бөгөөд энэ намайг дэлхийн гурвалжингийн удирдагчдтай нэг өрөөнд дэлгэсний цаанаас уулзах товчхондоо шүүх хуралд орохоос өөр аргагүй болгосон юм. Харин Сортон хэрхэн намайг аварсан бэ? Тэгээд шүүлт дээр 2 ч бичлэг гаргаж ирсний дараа намайг дэлхий даяар л бүхэл гурвалжингийн дайсан болоход өгөхөд хадагтай Сортон буюу ээжийн үг тэр бүхнийг бойлуулсан билээ. Намайг Гари Олсонтой дэлгэсний цаанаас муудалцаж эхлэхэд хадагтай Сортон ганцхан үг хэлсэн. Тэр бол нэргүй бурхны сахиусыг эзэмшигч. Өрөөнд байгаа хүмүүс бүгд ээж рүү гайхан харав. Эцэст нь Гари дуугарч. Тэгээд чи яагаад өдний хүртэл бидэнд хэлээгүй юм? Гэвэл хадагтай Сортон буюу миний ээж. Тэгсэн бол хаан төгсгөн тодорхой байсан учраас гэхэн тэр. Гари гэх тэр хүний нүүрэнд уур хилэгнэл тодрох шиг болж. Хаан төгсгөн тодорхой байсан гэдэг үгээ тодорхой болгохгүй чи хүүтэйгээ хамт гурвалжингийн хуулийг зөрчсөн. Дайсан болох нь байна шүү. Гэж хэл хадагтай Сортон огтхонч сандралгүй. Чиний дор байсан сонгог догсод бүрийн 19 дөнгөж нэргүй бурхны хөндийд хөл тавьмагцаа үхэхсдийн хааны цэрэгт алуулсан байхаа үйлдсэн хідээс бас л ихэнх нь хар бэлэвсэн эмийн манипуляцад өртөж өгсөн. Ямар ч хүчрхэг ба мэрэгэн ухаантай байлаа гэд сэтгэл зүгээ удирдах чадахгүй бол ялагдана гэдгээ тэд мэдээгүй. Гэхдээ тийм зүйлийн тухай мэддэг
арай гэж хар бэлэвсэн эмийн залмихээс молдорсон хэдийн хинэнч дараагийн жүтгэр болох тамийн 2 дахь гүрний Хадан хааны дүү Солонгот гүнжийг ялж чадаагүй. 4 дахь жүтгэр болох Буш хүүгийн царайг хинч харж чадаагүй. Харин энэ удаа та нар тэр бичлэгээс юу харсан бэ? Тэр гурвуула Ринчингийн боол болсгоны шороо болсныг та нар харсан. Би та нарт үүнийг харуулахыг хүссэн юм. Энэ удаа өөр болохыг би та нарт батлахыг хүссэн. Нөхрийн ман зөв байсныг гэв. Тийм ээ. Гарцаагүй өөр бай. Танаа нөхрийн бидэнд юуг ойлгуулахыг хүсснийг ч санаж байна. Сонгогдсон нэг нь бидний тушаалыг биелүүлж буй цэрэг биш. Өөрийн хүслээр хөдлөх мөрөөдөгч байх ёстой гэж. Тэгвэл чиний санал болгож байгаа зүйл юу юм? Энэ удаа арай өөр аргаар үзэх хэрэгтэй. Хэмээн хэлээд ээж хүйтнэр инээмсэглэсэн. Ээж намайг тэр дэлгэсний уулзалтаас дагуулan гарлаа. Харин би ээжигээ даган явахдаа ямар нэгэн зочирдом шин нууцыг сонсож хүлээн авахдаа өөрийгөө бэлдэж байв. Тэгэд машин цун хаашаа ч юм давхиж байхдаа ээж чиний үхэгсдийн арим аавын чинь удирдах байснаас ч хамаагүй том юм билээ. Чамайг ааваасаа илүү хүчтэй гэж мэдээд байсан юм а гэв. Тэгэхээр аавч гисэн энэ сахиусыг туршиж үзэж байсан байх нэ. Намайг ин хэлэхэд ээж шал өөр юм ярьж. Чи бүх зүйл аз жаргалтай байсан үеийг санаж гин үү? Хэмээн асуулаа. Яагаад энэ тухай дахиад асуугаад байгаа юм? Зүгээр л өнгөрсөн сайхан цагийг дурсаж гайлт. Ээж минь хийснэ гинэтхэн над руу эргэж хараад миний өмнө нэгэн гинжтэй цагийг хоёр тийш савлан хөдөлгөл. Энэ бол ой дурсамжаар аялах өвдөсчид байсан бөгөөд би ч ховсонд орлоо. Гэхдээ аргагүй ирэхэнд биш. Харин зөвшөөрсөн учраас ээжийн надад харуулахыг хүссэн зүйлийг хармаар байсан болохоор би албаар ховсонд орсон юм. Бэсэрлээ. Сэрэг эргэн тойрны харав. Нэг өрөө байрнаас ч том унтлахын өрөө. 5 хүн зэрэгцээд хөвдсөн ч хангалттай багтахаар том ор. Мөн бас бус үнэтэй тавилгууд. Тийм ээ. Гарцаагүй миний хуучин унтлахын өрөө байна. Тэр орон дээр би хөвтөж байваа. 6 настай бяцхан Ринчин. Би энэ үед ам нээж. Ой дурсамжаар аялуулах өвдөсчдийг хинж тань шиг уйлдэж чадахгүй байхаа. Намайг яагаад чухам ой дурсамжийн маань энэ цаг үед авчирсан юм бэ ээжээ? Хэмээн асуувал хадагтай сортонгийн хоолой ардаа сонсогдож. Би чамд хэлснээс чи өөрөө ойлгосноо дээр байх. Яагаад би чамайг амьдралын чинь энэ мөчөд аваачсныг гэлээ. Би жаргалтайгаар унтаж буй 6 настай өөрлөгөө хараад. Миний жихнээсээ аз жаргалтай байсан үе. Бүтэн нойр бас бүтэн амьдралтай байсан үе минь хэмээн ярьж байтал гадаа төмөр хаалга хятан онгох машины моторын зөөлхөн хөнгөнөх дуу хадлаа. Тэгтэл 6 настай Ринчин шууд л өндөйн босож унтлахын хувцастай чихтэй машин руу гуй. Яг л Диснейн үлгэрийн ордон шиг цэлгэр уудам талбайд дүүрэн цэцгсийн хүлэмжүүдийг тарин ургуулж гоёмсог усан сан барьсан үзэсгэлэнт хашаа. Эл хашаанд орж ирсэн машин дотроос аав минь гарч ирээд бяцхан Ринчин дээш нь өргөлөө. Бяцхан Ринчин. Энэ удаа ямар ч өтгөр устгасан бэ? Гэвэл аав. Эхлээд хүмүүжлтэй хөвгөжиг бушуухан гар нүрээ угаагаад цайгаа очих. Надад ч гэсэн чамд ярих дүүх зөндөө байна. Гэхэд дурсамжиндах ээж минь. Аав чинь чөдөрийн ангаас ирээд удаагүй байгаа шүү дээ. Ядаж нүднийхээ хорыг гаргалтай. Хэмээн хэлэхэд аав минь ээжийг үнснэ. Зүгээр дээ. Хүүгийнхээ бахархсан царайг харагч бас давгүй амралт шүү. Гэж хэл. Удалгүй үзэгдэл шилжиж бид аавын өрөөнд орж ирлээ. Аав бяцхан Ринчин суулгach чад чөтгөр агнаж байхдаа тохиолдсон бүхнээ ярьж өгөв. Нулимс цээлэгнүүлсэн нүдээр дурсамжаа харж байсан одоо гин би. Миний өрөөнд ямар ч супер баатартай комик, хүүгэлдэн кино, тоглоомнууд байдаггүй байсан. Тийм юмны хэрэг байхгүй байсан болохоор учир нь аав юм дэргэд тэр супер баатрууд юу ч биш юм шиг санагддаг байсан болохоор комик дээрх супер баатруудын түүх бол зохиом л. Харин аав юм ярьдаг түүх жинхэнэ байсан болохоор тэр гэж хэл. Намайг ин хэлэх үед ээж дахин үзэгдлийг солбоо. Тэр үзэгдэлд аав бид хоёр
Нэгэн том танхимд саран хуйгийг хамтдаа уурлаж байв. Одоогийн би инээмсэглэж. Энэ үед аав надад мэддэг бүхнээ зааж өгсөн. Аавыгаа ямар их зүйл мэддэг, чаддаг болохыг ойлгоод би бүр ч илүү биширсэн. Хэн ч ааваас минь илүү гарахгүй юм шиг. Гэвч ээж дахиад л үзэгдлийг солив. Энэ үед харин дурсамжин дах аав бид хоёр нэгэн агуйд богшсон лам төрхтэй чөтгөр үүдийг устгаж байв. Шашнаасаа урвж харын шидэнд эзлэгдсэн эдгээр лам нар миний хамгийн анхны тулалдсан ад чөтгөрүүд байсан юм. Яг энэ үзэгдэл дээр 10 нас ч хүрээгүй байсан би саран хуйгийг өмсөн хамгийн анхныхаа чөтгөрийг ялан дийлсэн юм. Гэхдээ алж чадсангүй. Тэр лам амь гуйж байл. Намайг өршөөгөөч. Тэгтэл энэ үед аль хэдийн босож чөтгөрүүдийг хүйс тэмтэрсэн байсан аав маань бяцхан ринчин дээр хурч ирээд "Хөө минь. Чөтгөр устгах үйлийн үнэн төрх нь энэ. Чи аврахын тулд амь авч байна." Гэвэл бяцхан жатгаж хөвгөн ринчин. Гэхдээ өршөж болохгүй гэж юу? Амнаас гэдэг дэндүү харин магадгүй тэдний дунд хилмигдсэн нэг нь байж ч мэдэх юм. Хэмээн хэлвэл аав. Тэгвэл үүнийг хар. Гэж хэлээд хажуу тийшээ заалаа. Тэнд тахилд зориулж зүрхийг нь сугалсан хүүхдүүдийн цогцос овоорсон байна. Бас жатгачд ба чөтгөрийн лам нарын тулааныг айцтай нүдээр харж буй хүүхдүүд байв. Аав. Би чамд сонголт өгөх болно. Нэг бол энэ хүүхдүүдийг ал. Нэг бол наад чөтгөрийн лампнаа ал. Үгүй болоо би аль алийг нь хүйс тэмтэрч чамд харуулна шүү. Гэв. Бяцхан ринчин гайхаж. Юу? Хэмээн асуувал. Угаасаа би чамайг шахаагүй байсан чи нэг их ялгаагүй сонголт хийж байна. Одоо түүнийг амьд үлдээвэл ирээдүйд энэ новш эднэр шиг өөр хүүхдүүдийг яг ингэх болно. Тэдний юунд оролцож байгаагаа мэдээгүй хууртагдж эсвэл аргагүй ирэхэнд хийж байгаа эсэх нь хамаагүй. Гол нь үр дүн. Хэрвээ дайсан чинь ирээдүйд гайт үйдгэр тарина гэдэг тодорхой ойл бол цаазлахаасаа бүү эргэлзээ. Алаагүй дайсны чинь нүгэл бүр чиний нүгэл гэдгийг санаж яв. Үүнийг яагаад ч мартаж болохгүй шүү. Хэмээн хэл. Бяцхан хөвгүүн өөрийн гараар чөтгөрийн ламын толгойг таслав. Тэгтэл харын хүчинд эзэмдүүлсэн лам нарт баригдсан байсан хөөрхийн хүүхдүүдийн нэг гүйж ирээд ринчинг тэрвэрч "Та бол баатар" хэмээн хэлвэ. Үүнийг харж байсан одоогийн би. Яг энэ мөчөдөл аав миний оршихуйн утга учирыг надад өгсөн. Үүнээс хойш аавыг өгөх хүртэл миний орших утга учир бол гэмгүй хүмүүсийг ад чөтгөрөөс аврах байсан. Үүний тулд би ямар ч дайснаа өршөөгөөгүй. Гэвэл хадагтай сортон буюу миний ээж. Хуйлгүйчүүдийг яагаад өршөөлгүйгээр хүйс тэмтэрсэн чинь ийм шалтгаантай байж. Эхвчлэн чимээгүй, бусдын хэрэгт оролцолгүй тайван байж байгаад нэг л хөдөлгөөр шийдвэл бүгдийг нь өршөөлгүйгээр устгадаг төрлийн тийм л хүн байх нэ ч. Тийм үү? Аав чинь чамайг ингэж бүтээсэн болохоор. Гэхдээ би аавыгаа эсвэл өөрийгөө өмөрч. Намайг сургагдсан араатан шиг яриха болоо. Зөвхөн тэр үеийн би л аавда бүх зүрх сэтгэлээрээ итгэдэг байсан. Ядчил үхэх хүртэл. Одоо бол өөр. Хуйлгүйчүүдийг хүйс тэмтэрсэн минь өөр шалтгаантай. Би зүгээр л түүний хэлсэн зарим зүйлс үнэн байсан гэдгийг л ойлгосон төдий. Энэ хоёр маш том ялгаатай шүү. Гэхэд түрүүнээс хойш энэ бүх дурсамжийг үзүүлж байсан хадагтай сортон. Гэхдээ чи аавда чин сэтгэлээсээ итгэдэг байсан. Өөхөх хүртэл нь эсвэл арай эрт. Аавыгаа эвдрэх хүртэл гэж хэлээд үзэгдлийг солил. Энэ үед дурсамж доторх аав, дурсамж доторх ээжийг хийстэл нь алгадаж унгааваа. Харин дурсамжин доторх бяцхан ринчин гаалганы завсаар хар зогсохоос өөр юу ч хийж чадахгүй байгаадаа гутран гуниж байв. Яг энэ үед би гэгээлэн алгацсан дурсамжаа нэхэн саналаа. Би ч аавыгаа сайн дуурайжээ. Дурсамжийн шидийг удирдах буй ээж. Энэ үед чамайг гониглуулдаг байсан зүйл нь аав чинь чиний ээжийг хэрхэн өвдгөж байгаа нь биш. Харин чиний сэтгэл дотроо бүтээж байсан тэр бурхнаас ч илүү авгаа нэгний дүр төрх хэрхэн өрөвдөлтөөр шалдаа буухыг харах тийм биз дээ. Хэмээн асуухт нь би. Тийм ээ. Би тийм л өөдгүй амтан.
Аавын үхэл нь надад ийм сургамжийг өгсөн. Ашиггүй тулаанд хизээж оролцохгүй байхыг, тэгэж эрсдэл хүлээхгүй байхыг заасан. Харин аавын надад өгсөн хүмүүжил нь намайг нэг хийсэн бол хийсэн шиг хийхийг заасан. Тийм ээ. Аав л намайг ийм болгож бүтээч. Гэхдээ аавыг яг юу эвдэлсэн юм бэ? Хэмээн асуултыг асуултаар хариулв. Ээж. Тулаа гэж хариулт хэлвэ. Ямар тулаа? Хариултын төлөөх тулаа. Бас аав чинь цөхрөх хүртлээр хангалттай хол явсан. Үүний ачаар бид ч хариултанд жаахан чатуугаар төгссөн. Ямар хариулт? Хүн төрлөختний мөхлийн шалтгаан буюу өвдөст хүчний их үүсвэр. Юу? Тэгэхээр арай хүн төрлөختний шалтгаангүй өвдөст хүчтэй болоод байгаа учрыг тэрэг өвдөст хүч чухам хаанаас ирээд байгааг мэдсэн гэсэн үг байх нэ. Тийм ээ. Гэхдээ хоёулаа одоохондоо сэдвээсээ хазаахгүй байцгаая. Ойлголоо. Тэр үед аавд чинь яагаад ийм зүйл болсон тухай би чамд хэлээгүй. Хэлэгч шаардлагагүй байсан юм. Учир нь чи тэр үед үүнийг огтхон ч ойлгохооргүй байсан болохоор хэдийгээр чамд 173 IQ ч байсан ч баг балчир эмзэг сэтгэл зүй чинь үүнийг ойлгохгүй ч хүсэхгүй гэдгийг би мэдэж байсан гэв. Тэгээд одоо ойлгож чадхаар болсон гэсэн үг үү? Яагаад? Учир нь чи анхудаа цөхрөл гэж юу байдгийг ойлгосон учраас тэр. Яах вэ би ойлгохгүй л. Харин аав чинь үүнийг хангалттай ойлгоно. Тиймээс чи магадгүй миний ч ойлгоогүй зүйлийг ойлгох байх. Би бол ингэж л хэлж чадна. Хариултын төлөө тулдаж байсан аав чинь цөхрөлд орсон. Ээж үзэгдлийг дахин солил. Энэ удаа зөвхөн нэг биш нэлээн олон үзэгдэл ба дурсамжуудаар араас нь аяллаа. Дурсамжууд аавынх байв. Нэргүй бурхны эзэмшилд тулалдаж байсан аавын дурсамж. Өөхөкстийн хаан, хар бэлэвсэн имба, бусад чөтгөрүүд. Аав одоогийн надаас хавь илүү хүчрэх байв. Ялангуяа биеийн хүч чадал ба хурд нь надтай харьцуулахын арга алга. Тэгэхээр нэргүй бурхны ертөнц тэрчгтээ Dark Souls тоглоом шиг бололтой. Нэргүй бурхны сахиусыг эзэмшигчд араасаа ирж ад чөтгөрүүдийг нэгээр нь устгахч гэлээ. Тэр эзэмшигч нь ялагдлаа хүлээж сахиусыг орхисон цагт чөтгөрүүд эргэн амилдгийн байна. Жишээ нь манай аав шиг хүчрхэг жадахчад орж ирээд хэд хэдэн удаа хүүхсдийн хааныг хар бэлэвсэн юм солонгод гүнж бүгдийг нь ялж өөрийнхөө албатуудаа болгож байсан байх. Харин аавыг ялагдсны дараа тэр чөтгөрүүд эргээд нэргүй бурхны хөндөд очоод дараагийн сонгог догсдыг хүлээдэг бололтой. Хамгийн гол нь эзэмшигчдийн хідэн бошхүүг ялж чадсан бол магадгүй хидж биш юм шиг байна. Эцэст нь аав бошхүү гих нэгэн баатар дээр ирээд тоо томшгүй олон удаа ялагдлаа. Үүнийг харсан би. Тэгэхээр аавыг бууж өгөхгүй байгаа шалтгаан бурхны хүч чадлын төлөө биш. Хариултын төлөө гэх гээд байна уу? Өвдөст хүчний их үүсвэрийг олж мэдэх нь бурхны хүч чадлаас чухал гэж юу? Наад асуултанд чинь хариулахын тулд эхлээд өөр асуултанд хариулах хэрэгтэй. Ямар асуулт? Өвдөст хүч гэж чухам юу болох тухай асуулт. Тэгээд ээж өөрсдийгөө гурвалжингийн нэгэн лаборатори бололтой газар аваач. Бичиг цаасны материалууд, орчин үеийн техник технологиудаар болон цагаан хувцастай ухаалаг царайтай хүмүүсээр дүүрсэн танхим. Гэхдээ бас хажуугаар нь жадгаш нар болон хамгийн орчин үеийн технологиос ч холд авсан хүчрхэг сахиуснууд тэнд байлаа. Ээж энэ бүхний тухай ийм тайлбарлав. Гурвалжин үйлсэн бий болж байхад бүгд өөрсдийн гэсэн үүргийг хүлээсэн. Гурвалжинд байх энгийн хүн төрөлтнүүдэд ноогдсон үүрэг нь бусад хүн төрөлтнүүдийн эрх мэдлийг өөрсдийн болгох, дэлхийг захирах. Ламнар гурвалжингийн хүч чадлыг заатгах. Бөөнөр биднийг бусад төрөл зүйлийн оршихуунуудтай харилцаа тогтоож холбоотон болгох. Ороолн дарагч нар болон адын ангууч нар нь хамгийн бохир ажлуудыг гүйцэтгэх гэх мэт. Өөрсдөд нь яг тохирсон ажлууд байгаа биз. Харин гоц ухаан жатгач нар тохирсон ажил нь бомбын эрнийг авчирч буй эмх замбраа гүйтгэлийн их үүсвэрийг судлах бас өвдөст хүч гэж юу болохыг шинжилж тогтоох байсан. Учир нь өвдөст хүч бол бидний авах ёсгүй хүч. Эсвэл авах цаг нь болоогүй байсан гэх юм уу? Тэгтэл хүмүүс шалтгаангүйгээр өвдөст хүчийг олж авсан нь бүхэн төрлөختний ертөнцийг эмх замбраа гүйдэлд аваачдаг. Тэгээд
Үнэн бурхан биднийг бүгдийг нь устгадаг. Энэ үннийг сонсоод би бүр цочордож байж байгаарай. Арай таны хэлэх гээд байгаа үгч нь хүн төрлөختөн хідэнтэй устан үгүй болж байсан гэсэн утгатай юм биш биз дээ. Хэмээн хэлбэл ээж ах яад өнөөх дурсамжийн сахиусаараа нэгэн дурсамжийг харуулж энэ сахиус чамд мөнхлийг гэрчлэх болно гэв. Би ах яад л дурсамжийн ертөнцид орж ирлээ. Гэвч энэ бол минийх биш, харин өөр хэн нэгний дурсамж байв. Хамгийн гол нь хадагтай сортооны хэлснээр энэ бол үнэхээр л мөнхлийн дурсамж байв. Тэнгэрээс галан бороо орсноор эхэлсэн 7 мөхөл. Эцэст нь хурмас тэнгэр өөрийн биеэр алтан хуягт дайч давчраад бүгдийг нь хүйс тэмтрэх зүүд. Аимшигтай хардарсан зүүдний дараа би гурвалжин байгуулга хүн төрлөختний түүхээс маш олон зүйлийг арчин хаяж байсан. Гэхдээ арайч хүн төрлөختний мөнхлийн тухай нууцлсан гэж санссангүй. Нийт 3 удаагийн мөнхлийг би олж харлаа. Тэр болгонд хүн төрлөختний шалтгаангүйгээр овцд хүчтэй болцоож, үүнээс болж асар их эмх замбраагүйд үүсэн эцэст нь мөхөл ирж байна. Энэ бүхэн хүн төрлөختнийг овцд хүчтэй болгосноос тэр гэж юу? Хэмээн асуухад ээж товчхондоо хүн төрлөختнийг овцд хүчтэй болсноос л болж үнэн бурхан биднийг мөхөөсөн юм гэж хэлхэн тэрэ. 2 дугаар хэсэг. Ээж үргэлжлүүлэн ярьж. Тиймээс овцд хүчний тухай хийг мэдэх нь магадгүй хүн төрлөختний аврал байж мэдэх нь гэдгийг жадахчд ухаарсан юм а. Аль эртнээс шүү дээ. Магадгүй хэдэн зуун, хэдэн мянган жилийн өмнөөс азар технологи болон сахиуснуудын гайхалтай хослол улам хүчрхэгжиж, урд хожид хизээж байгаагүй хүчрхэг сахиуснууд араараасаа бүтээгцээр эцэст нь нэгэн бид үүргээ биелүүлж чадсан юм. Товчхондоо сая дурдсанчлан овцд хүч гэж чухам юу болохыг олж мэдсэн юм. Гэхдээ овцд хүч гэж чухам юу болох талаар яриаг эхлүүлэхээс өмнө нэг маш ойлгомжтой зүйлийн тухай асууя. Хүн төрлөختний хувьд эд шид гэж чухам юу гэсэн үг вэ? Гэхдээ би тоомсоргүйхэн хариулт өгч. Хүмүүс зүгээр ямар нэг ойлгомжгүй, тайлбаргүй үйл явдлуудыг л эд шид гэж бодоод байдаг биз дээ. Гэвэл ээж имэмцэглэж. Яг зөв. Жишээ нь дөнгөж хүн төрхөө олж байгаа сармагчингуудын хувьд ном сум элд барьсан хүмүүс болон тэдний гал дээр магшаарч идэж байгаа нь гээд бүгд л яг эд шид ашиглаж байгаа мэтэл санагдана. Харин ном сум элднээс өөрийг мэдэхгүй хүмүүст өнөө цагийн нүдэн дүл үзэгдэм хурдтай бууны сум, нэгхэн дайралтаар хотыг устгах чадaltaй цөмийн бөмбөг, эсвэл ердөөл нэг мэдрэгчтэй дэлгэц бүхий гар утас зэргийн аль аль нь эд шид мэт санагдана. Тэгвэл өнөө цагт буй хүн төрлөختний технологийн шинжлэх ухааны тэр их мэдл гээрч тайлбарлах боломжгүй. Энэ овцд хүч хэмээн нэрлэгддэг хажирхалтай энерги нь бас л бидэнд эд шид мэт харагдана. Бид угаас ингэж нэрлдэг байхаа гэлээ. Таны юу ярих гээд байгааг ойлгож байна. Заримдаа би энэ тухай боддог. Овцд шид гэдэг нь магадгүй зүгээр л технологийн хувьсгал юм байх гэж. Магадгүй технологийн хувьсгал гээчийн хүрч болох хамгийн сүүлчийн шат нь овцд хүч байх. Даанч үнийг батлаж чадах хүмүүн төрөлтний технологи эсвэл овцд шидийн арга барил, сахиус зэргийн аль нь ч байхгүй. Магадгүй сайхныг хүртэл. Одоо харин байдал өөрчлөгдсөн бололтой тийм үү? Тэгтэл ээж имэмцэглэж. Чиний амьдарч байсныг хизээж дуулаагүй. Үе үеийн хамгийн ухаалаг жатгагч нарын хичээл зүтгэлэр байж болно гэдэгт нь ч итгэхийн аргагүй хамгийн гайхалтай сахиуснуудын хүчийг ашиглаж овцд хүчнийг гүн рүү нэвтэрсээр орж чадах хамгийн гүн хэсэгтээ хүрээд нэгэн зүйлийг олж мэдсэн. Хэмээн хэлээд ээж тэнд байсан туслахуудтай хандаж. Алив хүүд маань судалгаагаа үзүүл. Тэр бол нэргүй бурхны сахиусыг эзэмшигч. Хэмээн хэл. Би бүгдийг маш нарийн детальтайгаар шалган харлаа. Намайг үнэхээр алмайруулваа. Хүн төрлөختний шинжлэх ухааны оргил болсон гайхалтай технологиуд дээр овцд хүчний сахиуснуудаар хүч нэмэгдүүлж ямар ч улс гүрний, ямар ч том лабораторийн хүрч чадхааргүй гүнд тэд нар хүрчээ. Квантын ертөнцийн гүнд. Тэр гүнд байсан зүйл бол овцд хүчний нууц. Намайг хүртэл гайхшруулахаар нууц. Би бүр догтлон байж. Тэгэхээр
Овдост хүч бол ямар ч материйг атомын түвшинд хувьсгалд оруулж, протон, нейтроныхын тоог өөрчилж, дахин бүтээх технологи байх нэ. Хүний тархин дахь мэдрэлийн системтэй харилцсан үйлчлэлд орж, хувьсан өөрчлөгдөх цэвэр энергиэс бүрдсэн технологи хэмээн асуул. Хэрв мэдэхгүй байгаа хүмүүс байвал миний асуусан минь ийм учиртай. Овдост хүч бол шинжлэх ухааны төгсгөлцөг. Овдост хүч нь ямар ч материйг атомын түвшинд хувьсалд оруулж, протон, нейтроныхын тоог өөрчлөх хүч ажээ. Протон, нейтроныхын тоог өөрчлөн гэдэг бол нэг материаар өөр материйг бүтээн гэсэн үг. Нэг муу нүүрсийг бүхэл бүтэн алт болгож хувиргах шиг л гайхамшиг. Яахав одоогийн хүндрэлтэн ч үүнтэй төстэй зүйлж чаддаг л т. Бараг л. Даанч тэдний хувьд энэ нь огт ашиггүйгээр маш их энерги зарцуулна гэсэн үг. Сүмийн хурцсуур гих нүсэр том төхөөрөмжөөр хэдэн сая доллартай энэ тэнцвийц хөрөнгөөр алт гэж нэрлэхэд ч хэцүү зүйлийг гаргаж ирнэ. Харин овдост хүч нь тэгж их энерги зарцуулахаас хамаагүй ухаалаг арга. Тийм ээ, арга. Овдост хүч бол батарейны цэнэг шиг зүйл биш. Харин арга. Эсвэл технологи, энергиэс бүрдсэн технологи. Яг л сүнс шиг. Сүнс хэдий баригдашгүйч, мэд түүнийг оюун ухаантай, зүрх сэтгэлтэй гэдгийг мэддэг тийм үү? Тэгвэл сүнсийг энергиэс бүтсэн оршихуй гэж үзэж болно. Тийм бол овдост хүч нь энергиэс бүтсэн технологи юм. Шинэ материйг бүтээх технологи. Гэхдээ нэг материас нөгөө материйг бүтээх тал дээр цөмийн хурцсуур ба овдост хүч хоёрыг харьцуулах нь яг л эртний бүтэн барилга дүүргэх хэмжээний компьютерийг орчин үеийн хүчрхэг компьютертай зүйрлэж байгаатай л агаар нэг юм. Цөмийн реактор хэдэн сая доллартай тэнцэх асар их энерги шаардах бол овдост хүч нь орчлонгийн ямар ч энергийг хувьсалд оруулах чадaltaй. Нүүрсийг алт болгох нь эхлэл юм бол овдост хүч нь төгсгөл юм а. Юу гэх гээд байна вэ гэхээр овдост хүч бол бидний хэрэгэлдэг хуванцар болон төмөр утаснаас бүтсэн компьютераас хавь илүү бүр дараагийн үеийн цэвэр энергиэс бүрдсэн технологи юм. Тэгээд та бүхэн нэг зүйлийг сана. Өдийг хүртэл миний овдост хүчийг ашиглаж хийсэн тэр бүх зүйлс нэг муу нүүрсийг алт болгохоос хавь илүү байсныг. Чөтгөр тонилгогч амгалангийн хийсэн зүйл, онгод хөлөглөгч марлжин гоогийн хийсэн зүйл, ороолн дарагч сорхоог түүний хийсэн зүйл гэд бүх цээрлүүлэгсдийн өдийг хүртэл хийсэн зүйл. Тэгэд мэдээж бид бүгдийн дайснууд, ад чөтгөрүүд болон бурхтын хийсэн зүйл үнэхээр нүүрсийг алт болгохоос хавь илүү зүйл байсан биш гэж үү? Зүйрлвэс нүүрсийг алт болгохыг эхлэл буюу чулуун зэвсэг гэж үзвэл, овдост хүч нь төгсгөл буюу одоогийн бидний ашиглаж буй галт зэвсэг, буу, танк, цөмийн бөмбөг ажээ. Мөн энэ хүчийг бид оюун бодлоор оол удирддаг. Нэг материас нөгөө материйг бүтээх чадaltaй энэ овдост хүч гэж технологи нь тарих болон мэдрэлийн системтэй холбогдож ямар ч материйг юу болгож хувиргахаа шийддэг. Энэ бол Элон Маскын тархинд сурлуулсан чипээр компьютераа удирддаг технологи шиг зүйл. Гэхдээ овдост хүч бол эцсийн шатнаа. Даанч хүндрэлтэн хизээж бурхны энэ зэрэгт хүрч чадахгүй. Хэдийгээр хүндрэлтэн болон бурхад аль аль нь яг ижилхэн овдост хүчийг хэрэглэж байгаа. Гэвч нэг нь ноцтой ялгаа бий. Хүндрэлтэн бол ердөө л ухаалаг үтсийг юугаар бүтснийг мэдэхгүйгээр бичлэг үзэж хэвтгэхээс өөрийг мэдэхгүй жаахан хүүхдүүд шиг. Овдост хүч гэж юу болохыг мэдэхгүйгээр л таамгаараа гар зөнгөөрөө л ашигладаг. Тэмч учраас бидэнд буй овдост хүч нь сул доройвас хизээж өөрчлөгдөж сайжирдаггүй. Харин нэргүй бурхны төвшөндөх авгаа дээд чөтгөрүүд ба бурхтууд бол өөр өөрсдийн ухаалаг утаснуудыг зохион бүтээсэн эрдэмтнүүд. Учир нь тэд бол шууд утгаараа овдост хүчийг бүтээсэн авгаа дээд оршихуунуудаа. Овдост хүч бол хүндрэлтний ойлголтоос давсан зүйл. Үнэхээр л ээжийн хэлсэн зүг байжээ. Хэрвээ ном сумаар харваж дүүдэх гал асаахаас өөрийг мэдэхгүй хүмүүсийг хүндрэлтний нэгэн үе гэж нэрлэвэл дараагийн үе нь гарцаагүй бүтэн хотыг нэгхэн дайралтаар устгах чадaltaй цөмийн зэвсгийг эзэмшсэн өнөөдрийн бидний үе байх байсан. Ном сумнаас өөр зэвсэг барьж үзээгүй хүн буюу аянга цагхийг бурхны шийтгэл гэж боддог тэдгээр мухар сүсэгтнүүд цөмийн бөмбөгийг огтоос ойлгохгүй. Ойлгохгүй болохоор эд шид гэж бодхоос яалтай билээ.
Харин өнөөдрийн утас ба хуванцраас бүрдсэн технологи ашигладаг бидний хувьд зөвхөн энергиэс бүтсэн овцд хүч гэх технологиг ойлгох нь бараг л боломжгүй. Эсвэл ядаж хангалттай хэцүү байх болов уу? Тийм ч учраас овдс шидийг бүтээсэн соёл иргэншил бол гарцаагүй хүн төрлөختөн бидний дараагийн үе юм. Гэвч нэг найдвар бий. Аристотель гэгч авгай хүн аянгийн бурхныг шийдвэл гэж боддог хүмүүстэй нэгэн цаг үед амьдардаг байсан. Тэгсэн ч Аристотель шиг авгай хүн хэдхэн жил, магадгүй хэдхэн сарын туршид их сургуульд сураад л ухаалаг утасны тухай ойлгох үйс хангалттай мэдлэгтэй болох байсан байх. Учир нь тэр үеийн хүн ба одоо үеийн хүний хувьд тийм ч их ялгаа байхгүй. Тэгэхээр заагаад өгвөл хүн төрлөختөн ч эсвэл над шиг ухаантай зарим нь овдс хүчийг ядчлаа өөрсөдөө хангалттай хэмжээнд ойлгож чадах байх. Бид зүгээр л суралцах хэрэгтэй. Бас тэгэх боломж нь яг бидний дэргэд байна. Сая миний уншсан судалгааны бичвэрүүдэд нэг иймэрхүү утгатай юмсыг л бичсэн байна. Харин ээж миний асуултанд ийн хариуллаа. Ер нь бол анхнаасаа чиний таамаг зөв байсан гэсэн үг. Овдс хүч бол хүн төрлөختний ер нь ямар ч соёл иргэншлийн хүрэх ёстой хөгжлийн оргил нь. Гэхдээ үүнээс илүү гайхмаар нь хүн төрлөختний ашиглаж буй овдс чид нь үнэндээ аль хэдийн өөр хэн нэгний үйлдсэн овдс чид болж таарсан. Гэхэнтэр алмаарч гайхширсан би. Тэгэхээр хэн нэгэн авгаа оршихгүй гараа сунгаж хүмүүн төрлөختөнд овдс хүчийг өгсөн болж таарч гинөө. Яахав гайхмаар бас таамаглахын аргагүй зүйл биш л тий. Гэхдээ батлах аргагүй байсан зүйл. Яаж батлав гэл ээж их усврыг нь олсон учраас хүн төрлөختний өвдс хүч хаанаас ирснийг бид мэдсэн. Хэмээн хэлхэн дээрээ. Арай нэргүй бурхны эзэмшлээс гэж хэлэх гээд байгаа биш биз? Ээж зөвүүнээр мушийн инээмсэглэснэ. Тийм ч учраас сахиусан цонгогдсон овдс чиднүүд нэргүй бурхнаас үннийг сонсохын тулд эцсээ хүртэл тэмцсэн. Бурхны хүчийг авсан ч үнэн бурхныг дийлэх хэсэг нь тодорхойгүй болохоор үнэн бурхан хэрэг хүчтэй бас нэргүй бурхны бидэнд амлаад байгаа хүч хэрэг гэдгийг бид мэдэхгүй. Харин маш тодорхой зүйл нь гэвэл овдс хүч гэж юу болох? Хаанаас ирж байгааг нь тогтоогоод болиулж чадвал үнэн бурхан биднийг устгахгүй. Тэрийг хийж чадсан жатгач хүн төрлөختний төдийгүй өөрийнхөө болон хайрлсан бүх хүнийхээ амийг аварч чадна. Хэдий бурхан болох нь гайхалтай эхлээд амьд үлдсэн дээр бидтэй хайрт хүмүүстэйгээ хамт. Тэгвэл бүх гурвалжингийн захирагч Гари Олсон яагаад надаас нэргүй бурхны сахиусыг авах гэж оролдоогүй? Түүний шийдвэрийг амжилттай эргүүлсэн нь таны тэр ятгалга яг ямар учиртай байсан юм бэ? Учир нь сахиус бийгүй болохоор хинч хизээж өөрийнхөө төлөө ашиглаж чадахгүй гэв. Нэрж тэгж боддог байсан бол авга Гари Олсон эсвэл Сүбэдэ шиг хүмүүс тэр сахиусыг өмчлөх байсан байх. Харин сахиус одоо хүртэл сул чөлөөтэйгээр хэрэн тэнүүчилж дараагийн эзэмшигчд рүүгээ шилжин очисоор байхыг бодоход үнэн бурхан хүртэл сахиусыг өмчилж чадахгүй бололтой. Бас нэргүй бурханд сонгогдсон хүмүүс дандаа ямар нэг юмны төлөө эцсээ хүртэл тэмцдэг нэгэн байж таардаг. Тийм учраас тэднийг хинч захирч чадахгүй. Сонгогдсон хүмүүс төвлөрсөн зорилгоос хазаадагчгүй. Гэхдээ өдийг хүртэл хинч зорилгодоо хүрээгүй шалтгаан нь түүхийн бүхэл цаг үеийн туршид сонгогдсон гурвалжингийн хяналт дор нэргүй бурхны сахиусаас жинхэнэ бурхны хүч чадлыг бас овдс хүчний их үрсэрийг авах гэж оролдсон юм. Сонгогдсон хүмүүс дунд надаас хавь илүү ухаалаг авьяаслаг хүмүүс байсан байлгүй дээ. Яагаад бүгд бүтлгүүцсэн бол? Хяналт. Юу? Сонгогдсод байнгын хэн нэгний хяналт захиргаан дор үнийг хийж байсан болохоор бүтлгүүцсэн гэдгийг аавч нь ойлгосон. Гурвалжингийн мэдлэг зөвлөгөө мэтэн мэдээж нэмэр болох юм шиг байсан ч тэдний захиргааталд бүгдийг нь бүтлгүүтүүлсэн юм. Учир нь нэргүй бурханд анхнаасаа бусдад захирагддаг бусдын боол төдийхөн амьтас хэрэггүй байсан болохоор өөрийн хүслээр биш бусдын тушаалаар явах нэгэн хизээж бурхны хүч чадлыг олж авахааргүй байхаар сахиус бүтээгдсэн. Үүнийг ойлгосон болохоор аавч нь гурвалжингийн өмнөх эзэмшигчээс нэргүй бурхны сахиусыг нууцаар авчихсан юм. Ашгүй азар аавч нь нэргүй бурхны сахиус нь сонгогдсон.
Бас ташрамт хэлэхэд чамайг үл тооцвол одоогоор сонгогдсод дундаа аав чинь хамгийн хол явсан. Тэгэд мэдээж чиний хуйлгуучуудын армийг хүйс тэмдэрсэн явдал. Энэ бүхэн аавын чинь зөв байсныг бүхэл горволжинд баталсан. Энэ бүх баталгааг харсны дараа л Гари уулсан. Одоогийн сонгогдсон нэгэн буюу чамайг зүгээр өнгөрөөхөөр шийдсэн юм. Гэхдээ аав төгсгөлд нь хүрч чадаагүй. Энэ л түүнийг сүйтгэсэн. Ер нь хинч эцэст нь хүрч чадаагүй. Бүгд бушхууд ялагдсан. Тэгээд л өөрийнхөө чадаагүйг надаар гүйцэлдүүлэх гэж ингэсэн. Хэрвээ би чадахгүй бол бас хүүхэдтэй өвлүүлж үлдэх ёстой юу гэв. Тэгтэл энэ үед нэгэн бүдүүн баргил эрийн хоолой дуугарч. Дааж тэгэх цаг үлдэхгүй л болов. Чи бол магадгүй хамгийн сүүлчийн сонгогдсон нэгэн байна байх. Гэхэн тэр бид хоёр цочин эргэж харавал нэргүй бурхан үнэхээр энд зогсож байгаа. Мөн яг энэ үед нэгэн нэргүй бурханы тушаал мөнгөлөг толиор дамжин ирлээ. Бошхүү Баатрийг устгах. Мөнгөлөг толон дээр гарч ирсэн нэргүй бурханы дараагийн тушаал бол Бошхүү Баатрийг устгах хэмээсэн байх ажээ. Нэргүй бурханы эзэмшилд очсныхоо дараа бийж заасан газарт нь хүртэл халз тулаанд зориулагдсан мэт нэгэн том дугуй дэвжээний голд Баатрийн хөшөө зогсож байв. Тэр тулааны талбарынх нь үүдэн хэсэгт нэгэн тайлбарыг хаджээ. Зөвхөн нэгэн элд, нэгэн хуйг дуулах, нэгэн зүрхээр тулалдах зоригтон л Бошхүүг тулаанд дуудах эрхийг авах бүлгөө. Эхний халз тулаа. Ойлгомжтой. Халз тулаанд дуудах хэрэгтэй юм байна. Үүнийг ойлгосон би бүхэл өвдөс шидийн сахиуснууд болон саран хуйгаа хүртэл дэвжээний гадна үлдэв. Дэвжээний гадна талд халз тулаанд зориулж бэлтгэсэн тусгай өмсгөл болон элд бамба байлаа. Тэрийг нь өмсөд нэгэнтээ уртаар амьсгаа аваад дэвжээн дээр гарав. Тэгтэл урд зогсож байсан өнөөх Баатрийн хөшөө гэнэт алга болох шиг болж утсан ч үгүй миний толгой эргэлцээр газар тунав. Өөрийнхөө толгойгүй цэжийг араас нь харсан мөчтөл нэг юм би толгойгоо тас цавчуулсан гэдгээ ойлгох нь дэрэ. Ийм бодож байтал миний толгойгүй би болон тасарсан толгойг минь гэрэл бүрхэн авах шиг болов. Дараа нь эргэн зүгээр болох үед би дэвжээний гадна зогсож байв. Халз тулааны үнэн төрх. Дараагийн халз тулаан руу орохоос өмнө би нэгэн зүйлийг ойлголоо. Энэ тулаан яг л хараал эзэн Dark Souls тоглоом шиг юм болох нь. Тулаан дуусч би үхэх үед дэвжээний гадна миний бие дахин амьлаж тулаана шинээр эхлэж болдгийм бай. Магадгүй дэвжээний хажууд бэлдэж тавьсан тэр хуйг дуулганд бүх учир байгаа байх. Тэгээд яг л Dark Souls тоглоомын босстой тулалдаж байгаа мэт зүйл болно. Ялах хүртлээр түүнтэй ахин дахин тулалдаж, ахин дахин үхэж, ахин дахин амьлах болно. Надад түүнтэй тулалдах хязгааргүй боломж бий гэсэн үг. Гэхдээ хэдэн ч удаа тулалдсан надад Бошхүү Баатрийг ялах боломж байгаа гэж. Би сая түүний хөдөлгөөнийг харах нь битгий хэл толгойгоо тас цавчуулснаа ч анзаарсангүй. Аав түүнийг яагаад ялж чадаагүйг одоо л ойлголоо. Гэхдээ тайвширч болох хоёр зүйл байгаа нь би хэдэн удаа ялагдсан ч ганц л удаа ялалт байгуулж чадвал би ялагч болно. Мөн энд өнгөрүүлсэн цаг хугацаа Замбуулын твийнхтэй харьцуулах чаргагүй. Энд өнгөрөөсөн 1 жил Замбуулын твд өнгөрөөсөн 1 цагтаа энд тэнцэн. Тийм учраас надад түүнийг ялах хангалттай хугацаа байгаа гэсэн үг. Дахин тулалдсан нь. Ингээд би дэвжээ рүү дахин орлоо. Дайралтыг нь харж чадахгүйгээ мэдэж байгаа учраас шууд л хүзүүгээ ил дээрээ хамгаалав. Ийм инээдтэй өрөвдөлтэй аргыг ч бүтэхгүй гэж бодож байсан боловч хоёр элдний харших дангийг чимээ дуулдлаа. Толгой минь ч мөрөн дээрээ байхыг харсан би өөрийн ирэхгүй баярлаж. Би амьд байна гэж хэлхийн зууртгүй. Бошхүү Баатар ахин зогсож байсан газараасаа алга болж нэгэн агшин ч өнгөрөөгүй байтал цээжийг мөн махир сэлэмний эр нэвтлэн гарлаа.
Сээжнийхээ юутаач зүйрлэх аргагүй мэд өвдөлтөөс болж би ярьж ч бас хөдөлж чадахгүй байх бөгөөд одолгүй амаар минь цус дүүрч хэдэнтэй хахаж цацсаар газарт үхэдхийн унлаа. Цөхрөл. Би яг л энэ мэд аимшигтай эсвэл тийм ч аимшигтай бос үхлээр тоо томшгүй олон удаа үхсэн. Тоо томшгүй гэсэн маань шууд л утгаараа шүү. Би тоогоо алдсан. Тиймээс хугацаагаар багт заалах гэж үзье. 3 сар. Бүгэл бүтэн 3 сарын туршид өдөр бүр олон зуугаас олон мянган удаа үхсэн. Дараа нь яасан гэж. Би бууж өгсөн. Яг л Dark Souls тэр тоо томшгүй олон удаа үхсний дараа дахиж хизээж тогломооргүй болдог шиг. Эргэн гарч ирэхдээ би өнөөх гурвалжингийн лабораторид байж байв. Ээж намайг тэнд хүлээж л байв. Ээж над дээр хурч ирлээ. Би тэр Бошгүй Баатар миний урданд олдож байсан ямар ч дайснаас илүү хүчтэй байсан. Зүгээр ч нэг хүчтэй бус намайг өөрчлөгдөж сайжрах бүр тэр дагаж сайжран илүү хүчтэй болж байсан. Товчхондоо би түүнийг хизээч ялч чадахгүй гэж үннээ хэл. Хадагтай сортанч намайг ингэж хэлхийг мэдэж байсан бололтой зүгээр л толгой дохиод өнгөрөв. Харин би шууд л тэндээс зугтлаа. Тэгтэл яг өрөөнөөс гарахын өмнө хэнийг нь танил охины хоолой араас дуугарч. Сайн уу чи? Гэхдээ эргэж харвал намуулан зогсож байх нь тэрэ. 3 дугаар хэсэг. Би бүр юу ч ойлгохгүй болов. Энэ газар энгийн хүмүүсээс хамгаалалтаа бидтэй. Тэр яаж энэ дотор байгаа юм? Хэмээн асуувал ээж. Учир нь тэр бол миний чам руу явуулсан сахиусан тэнгэр болохоор хамгаалагч сахиусан тэнгэр хэмээн хэлхэн тэрэ. Хэтэрхий ойлгомжгүй холион бантан шиг юм. Гэхдээ бүхэл бүтэн гурвалжингийн төв байранд намуулун шиг энгийн сурагч охин байж байгаа нь л бүхнийг илтгэж байв. Хамгаалагч сахиусан тэнгэр бол хүн биш. Хүний бүтээсэн ямар нэгэн увдист шидч биш. Яг л онгод савдгууд адил гарал үүсэл нь тодорхойгүй нууцлаг оршихуунууд юм а. Хэнийгэнтэй харилцсан ашигтай гэрээ хийж тэр гэрээнийхээ дагуу бүхнийг хийж гүйцэтгэдэг гэдгийг л мэдэж байна. Тэгэхээр намуулан бол сахиусан тэнгэр байсан бөгөөд ээж буюу хадагтай сортан гэрээний хүчээр над руу түүнийг явуулжээ. Би ганц л үг хэлв. Яагаад? Ээжийн хариулва. Учир нь чи нэгмөө охноос болж үхэх гээд байсан болохоор тэр чиний потенциал хэтэрхий хайран байсан. 173 IQ, нэргүй бурхны сахиус тэнцгэр хэмжээний гайхалтай авьяас бэлэг, бүр сонгогдогсод дундаас хамгийн хүчтэй нь болж чадах тэр их нөөц бололцоо ердөө л нэгмөө өнчин дурлалаас болж амьдрал нь суурьсан мэт царайлдаг бяцхан хөвгүүний гартал байсан. Тиймээс төлөвлөгөөг суурьулахгүй тулд намуулан гих хамгаалагч сахиусан тэнгэрийг чам руу явуулсан юм. Тэгэд байдал дээрцсэн л бидтэй. Чи нэргүй бурхны хүчийг ашиглаж бүхэл замбуулан твийг эмх замбраагүй талд оруулаад байсан хуйлгүйчүүд гэгдэх өвдөст хүчтнүүдийг намд арсан. Амаах амхиж үз. Би ээж рүүгээ ин хашгичаад дараа намууланд хандаж арга барагдсан өнгөөр. Би чиний амьдралыг аварсан болохоор чи ч миний амьдралыг аварсан гэдэг чинь худлаа байсан юм уу? Хэмээн асуувал намуулан. Үнэн байлгүй яах вэ? Ээж чинь надтай хийсэн сүнсний гэрээний дагуу би бүхнийг уйлдсан. Хэмээн хэлэхэд нь миний тэсвэр төвчээр алдагдаж намуулууныг алхаар дайрал. Нэргүй бурхны сахиуснаас авсан асар их хүч намайг харгас болгосон бас уур хилэндээ дийлдсэн хамгийн гол нь бушхууд ялагдсан цөхрөл миний сэтгэл дотрыг юу ч үгүй уймулж орхисон гээд аль шалтгаанаар нь би жинхнээсээ намуулууныг алах гэж оролдов. Гэвч би намайг яг түүнд хүрэхээс өмнө намуулууны дотроос алтан шаргал гэрэл цацрах шиг болж нуруунаас нь сахиусан тэнгэрийн далавч гарч ирвэ. Тэгмэгц. Миний би өөрийн ирэхгүй агаарт гацаж орхих шиг болгон тэр. Амнаас минь өөр юу ч хөдлөхгүй байв. Би дэмээл арга ядсан өнгөр. Юу ч ойлгохгүй байна. Хэмээн хэлвэл ээж. Хэлсэн шүү дээ. Намуулан бол сахиусан тэнгэр. Гэвэл намуулан. Ер нь арай тодорхой хэлбэл би
Биологийн хувьд нэргүй бурхамтай нэг төрөл зүйлийн оршихуй. Бид хоёул тодорхой зайд бодит байдал болон цаг хугацааг өөрчлөх чадaltaй. Жишээлбэл одоогоор чиний оршихуй газаасан байгаа шиг. Тиймээс бидний төрөл зүйл бурхан гих ойлголтод нэлээд төгсөн. Даанч тэр бид хоёр хоёулаа өөрийн гэсэн биегүй болсон учраас хэн нэгний биеийг эзэмтгэхээс өөр аргагүй болдог. Оршин байх биегүй сахиусаар дамжин тухайн хүнтэй холбоо тогтоодог. Гэж хэлэхэд би яриаг нь зогсооч. Өөрийнхөө тухай ярьж дуусав. Тийм бол миний асуултанд хариулах. Би чиний амьдралыг аварсан болохоор чи ч миний амьдралыг аварсан гэдэг чинь худлаа байсан юм уу? Хэмээн асуувал намуулан надад чин сэтгэлээсээ үннээ хэлхийг оролдох тайван бол гомжтой өнгөөр. Сүнсний гэрээнийхээ дагуу би тэр айлд очиж үгсэн охиных нь бие шүглсэн. Охин нь үгсэнгийнх бодит байдлыг өөрчилж үгсэн охиных нь оронд тэр гэрийн охин нь болсон. Гэхдээ чамтай ойртохын тулд аль болох олон зүйл үнэн байх ёстой болохоор би жинхнээсээ тэдний охин шиг амьдрах хэрэгтэй болсон. Жинхнээсээ доромждуулж, зодуулж исэн. Харин ашгүй ээж чинь зүв болж таарсан. Чи нэг л өдөр намайг аврахаар ирсэн гэв. Чиний хүч яаж ажилдгийг ойлголоо. Тэр өдөр миний амиа хорлохыг зогсоож амьдрах хүсэлтэд болгосон. Тэгээд дараа намайг аавын сүүлчийн захиасыг зарлаж нэргүй сахиусын эзэмшигч болж бурхны хүч чадлын төлөө тулалдах итгэл хайрлсан. Бас чи өөрийнхөө аавыг архинаас гаргаж бүр том эрх мэдэлтэй хүн болгосон. Сургуулийнхан ч чамайг бишрэх болсон гээд бүгд чиний хийсэн бодит байдлыг өөрчлөх өвдөс чид байх нэ. Гэхдээ чи үнэхээр нэг муу сүнсний гэрээгээр инглээ гэж юу? Үгүй чам шалтгаан байх ёстой. Яагаад? Тэгтэл энэ үед ээж ярианд оролцож. Сүнсний гэрээ бол ердөө бид хоёрын зорилгоосоо урвахгүй баталгаа. Бид хоёрын жинхэнэ хүсэл бол нэргүй бурхны сахиусын залгамжлагчийг амжилтанд хүргэх. Миний шалтгаан бол нөхөр минь. Харин түүнийх. Би чамд тэр дурсамжийн сахиусаар өмнөх хүн төрлөختний мөхлийг харуулсныг санаж гин үү? Тэр дурсамж бол намуулууных. Намуулуун бол үнэн бурхны мөхлөөс өмнөх биднээс өмнөх үеийн хамгийн анхны хүн төрлөختний үлдэгдэл хэмээн хэлхэн тэр. Энэ бүхнийг сонсоод би хариултаа хэллээ. Ээж юу хүсэж байгаа? Намуулууны юу чадах нь надад хамаагүй. Та хоёр намайг сүрдүүлж чадахгүй. Сүрдүүлээд ашиг байхгүй болохоор тэр. Учир нь би та хоёрыг хүсэж байгаа зүйлийг өгч чадахгүй. Би бол тэр бурхан болж чадах нэгэн чинь биш. Тиймээс одоо ийм зүйл болно. Би 24 цагийн дараа та нарыг надаас нэргүй бурхны сахиусыг авахыг зөвшөөрөх болно. Ер нь бол намайг алаад тэр гэдэс дотроос маань тэр сахиусыг ухаж гаргаж ирэхийг зөвшөөрнө гэсэн үг. Угаасаа хатагтай сортон дараагийн сахиусны залгамжлагч байж болох жадагчдыг цуглуулсан гэдгийг би таамаглаж байна. Үгүй. Бүтлгүүтлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хатагтай сортон заавал тийм зүйл хийсэн байх учиртай. Хатагтай сортон. Яагаад гэж асуул. Хэлсэн шүү дээ. Би яагаад ч бушхууг ялж чадахгүй. Намуулун инээмсэглэж. Ямар хэтгэлтэй хэлж байх юм? Хэмээн асуувал би. Бушхууг тулгарсан дайсан болгоноос илүү хүчтэй байхаар бүтээсэн байна. Сонгогдсон нэгэн хэдий ч нэ хүчтэй байна. Бушхуу тэр сонгогдсон нэгэнд тохируулан илүү хүчтэй болж чаддаг. Тийм учраас л аав гардан тулаанд надаас илүү хүчтэй байсан ч бушхууг ялж чадаагүй. Хүмүүн төрлөختний хүртэж буй өвцөд хүчний их ундраг нэргүй бурхны эзэмшилд байгаа бол бушхуугийн хүч тэр дуусашгүй их ундрагаас ирж байна. Хэрвээ тэрнийг ялж чадвал өвцөд хүчний их ундраг руу очиж болох байх л т. Гэхдээ ялагдашгүй ялах аргагүй шүү дээ. Тэгэхээр намайг уучлаарай. Би дурлсан охиндоо баяртай гэж хэлмээр байна. Гэж хэлээд намуулун гих сахиусан тэнгэрийн өөдөөс тулалдахаар шийдэл. Сахиусан тэнгэрийн өөдөөс сөрснө. Хэдийгээр би гараа хөлгөж чадахгүй ч тайрн ашиглан алтан даллахад ууднаасаа өнөөх саарл гүнжийн адислал нэрт сахиусыг гаргаж ирээд итвэхжүүл. Өмнөх бүлэг дээр дурдсанчлан энэ бол цаг хугацааг гажуудуулах сахиус билээ. Онгод хөлөглөгч марлчин гоогийн манан дундах тосхон гих адал явдал дээр гардаг. Саарл гүнжгих цаг хугацаагаар наадагч бурханлаг оршихын хүч чадлаас авч энэ сахиусыг бүтээсэн юм. Танилтай бол талын чинэ гэдэгт. Тэгээд өнгөрсөн удаад хар бэлэвсэн эмгэх аимшигт хорон шулмыг ялахын тулд нэргүй бурхны ертөнцид энэ саарл гүнжийн адислал нэрт сахиусны хүчийг ашигласан тун амжилттай болсон.
одоо ч бас хүчээр өөрчилсөн бодит байдлын дунд Элсакусыг ашигласан болохоор шил хагарах мэд чимээ гарч бодит байдлын цоорхоо үүсгэлээ. Энэ бол ядчил миний зогсож байсан газраас хэдэн метрийн тойрогт нам уулууны бодит байдлыг өөрчлөх хүч үгүй болсон гэсэн үг бөгөөд тэр тойрогдох зайг ашиглан орон зайгаар шилжиж Сахиусыг гаргаж ирээд тэндээс алах боллоо. Ингээд би гэгээлэнтэйгээ уулзлаа. Магадгүй сүүлчийн удаа. Бид хоёр сурснараа манай гэртэл уулзлаа. Гэгээлэн маань гэрт хурч ирээд шууд л намайг тэрвэрч. Чи чинь хаашаа алга болчихдг юм бэ? Ээжтэйгээ уулзгаар явснаас хойш чи надтай огтхон ч холбоо барьсангүй. Бүх зүйл зүгээр үү? Хэмээн асуулаа. Би үнэн хэлв. Зүгээр л сүүлчийн удаа чамайг харахаар дуудсан юм. Зүгээр л ямар хөөрхөн болохыг чинь дахиад ганц л удаа хармаар санагдаад. Надад хайртай ч бай үгүй ч бай. Чамайг энэ чигээр нь үрд санаж явах гэд. Харин надаас юу ч бидхээ асуугаарай. Гэвэл гэгээлэнгийн нүднээс нулимс цэйлэгнэж. Үгүй дээ. Чамаас би юу ч асуухгүй. Харин талархаж юм. Уучлалт гуйх боломж олгосонд бас баяртай гэж хэлхийг мань сонсохоор ирсэнд. Хамгийн гол нь чамд хайртай гэж хэлж чадах болсон доо. Гэж хэлээд уруул дээр минь үнсэл. Бээж түүнийхээ бол брайхан уруулыг үнсэн. Гэхдээ гэгээлэнг цаашлах гэсэнд би түүнийг зөөлхөнд үлхлээ. Гэгээлэнг над руу асуусан харцаар харсанд би. Үүнийг чи бид хоёр аль хэдийн хийж гисэн шүү дээ. Би одоо өөр зүйл хийж үзмээр байна. Яг л босод хосууд шиг болцож үзмээр байна. 14 настай хөвгүүний хувьд үерхэж үзээгүй байна гэдэг, охинтой болцож үзээгүй байна гэдэг байдаг л зүйл. Гэхдээ энэ өдөр миний амьд байх эсвэл замбуулан төв дээр игэл хүн шиг амьдрах сүүлчийн өдөр байх. Энэ өдрийг би хайртай охинтойгоо болцож өнгөрүүлмээр байна. Чамтай өнгөрүүлмээр байна. Даанч нэг ч удаа болцож үзээгүй байгаа болохоор энэ тал дээр тийм ч туршлагатай биш ээ. Арай туршлагатай чи л байх. Чи зөвлөхөө өгвөл гэвэл гэгээлэн долоовор хурууга миний аман дээр дарж. Чимээгүй бай. Болзооны анхны бөгөөд сүүлчийн зөвлөгөөгөөгүй. Болзоонд эрэхтэн бүгдийг шийдэх ёстой гэж хэл. Тэгэхээр ингэн чинээ санаагүй болохоор бүр тулгамдчихлаа. За биз. Хоолнд орох уу? Уйдгартай юм аа. Кино үзэх үү? Бас л уйдгартай. Парк орох юм уу? Наадгас ч аль хэдийн уйдчихсан. Баар орч шоудах уу? Надад танил тал байгаа. Биднийг бааранд оруулна. Чинзо бид хоёрын хамгийн их хийдэг зүйл байсан. Тэгвэл болж үзье. Чи чинь 179 IQ-тай биз дээ. Хайртай охинтойгоо болцоо хийх ойлгохтой санаа олоход тийм хэцүү байна уу? За тэгвэл Minecraft тоглох уу? Нэр нү? Энэ бол миний сүүлчийн санаа. Хийвэл хий. Болвол бол. За яах вэ? Над чиг тэнэг хөвгүүн байдаг болов уу? Охинтой уулзаж байхдаа видео тоглоом тоглоод суучдаг дүүрч гисэн хөлдөө амтан байдаг болов уу? Ялангуяа хайртай охинтойгоо эхний удаа бас эцсийн удаа. Ерөөс ганцхан удаа л болцох боломж олдсон байхад шүү дээ. Гэхдээ Minecraft бол зугаатай тоглоом. Ялангуяа хамгийн дотныхоо хүнтэй цугтаа тоглоход бид хоёр зүгээр л хөгжилдсөн. Мод цоглуулж, амтан агнаж, эвдэс олборлсон. Тэгэж байхдаа хамтдаа хичнээн их инээлцсэн гэж. Ийм тоглож байхдаа гэгээлэн. Би энэ оюумны хаагуур нь явж байсан юм болоо. Үнэхээр амар амгалан юм. Ганцаараа эсвэл хайртай хүнтэйгээ хоёулахнаа байхад төгс тохирсон амар амгалан ертөнц юм. Өөрсөлдөөн байхгүй. Хэн нэгэн чамайг юу гэж бодох бол гэж санаа зовхгүй. Хинч чамайг гомдоохгүй. Хинч чамайг шүүмжлэхгүй. Чамтайгаа яг ийм ертөнцөд насыг барах юмсан гэв. Дахиад л чам шиг жаахан охноос гарамгүй үгсийг хэлээд унлаа. Саяны хэлсэн зүйлс үнэхээр л над чиг жаахан охноос гарах үгс биш ээ. Гэхдээ 14 нас хүртлээр би дэлхийн ертөнц бас хүн төрлөختний хангалттай их муу муухай зүйлийг харсан байх. 14-т хэрнээ секст мэрэгчсэн маань л энэ бүхнийг нотлоод өгөх байх. Тэгээд би тэр бүхнээс залхсан. Тийм болохоор л чамд энэ тоглоом таалагдаа юу? Үнэн дээр одоо л чамайг яагаад видео тоглоомд донтчихдгийг ойлголоо. Тоглож байгаа хүмүүс уурлаж, донтож, эргэн тойрныхондоо үзэн ядагддаг тэдэн шиг эсвэл чи бид хоёр шиг мөрөөдөлгүй эсвэл хайрлуулаагүй хүмүүсийн хувьд хамгийн амар амгалан газар юм байна. Хоёулаа дүүрд амьдрах уу? Хэмээн асуул. Би.
Гэхдээ амьдрахын тулд бидэнд байшин хэрэгтэй шүү дээ. Хоёулаа өөрсдийнхөө байшин барьцгаая. Гэвэл гэгээлэн энэ эмсэглэж. Тийм ээ. Хоёулаа үнэхээр хайртай хосын хуваар магадгүй эхнэр нөхрийн хуваар хамтдаа амьдрах боломж олдсон бол цугтаа аж төрөх байсан тэрл байшингаа барьцгаая. Гэж хэл. Бид хоёр үнэхээр л тэгсэн. Хамтдаа инээлдэж, хамтдаа сайхан санаа гаргаж, нэгэн хөөрхөн авсаархан байшинг босгосон. Мэдээж Майнкрафт дээр тэгтэл утас дуугарл. Би аваад харвал ээжийн дуугар байна. Юу болох гэж буйг зүн совингоор ойлгосон гэгээлэн гонигтай бас айсан нүдээр над руу хараад. Ингээд бид хоёрын болзоо дуусчихгүй та. Хэмээн асуув. Тэг шиг боллоо. Болзоо хөвгчлөө байв уу? Бүр илүүгэж чи бид хоёрт хамт байх нэгэн өдөр л байсан. Гэтэл энэ богинохон хугацаанд хоёулаа бүтэн амьдралаа бүр мөрөөдлийнхөө байшин хүртэл босгож амжлаа шүү дээ. Сайхан амьдрал бол хитэх аз жаргалаас илүү амар амгалан амьдралыг л хэлдэг юм байна. Удас ахаа дуугарлаа. Цаг хэтэрхий давчуу байгааг ойлгосон би түүнийгээ тэврээд. Би чамд хайртай. Хэмээн хэл. Гэгэл нж бас ойлгохгүй гिचж аль болох нэмсгэлхийг оролдонгоо. Би чамд хайртай. Хэмээн хэллээ. Одоо л нэгэн жаргалтай хүч болох нь. Тэгтэл энэ үед гинэтхэн гэгээлэнгийн араас нэгэн худаг цээжийг нэвтлэн гарч ирж хайртай охин маань үг хэлж чадалгүй миний өвөр дээр үхэдхийн унхантар. Дээш харвал намуулан худаг барьчихсан зогсож байва. Би сандран саарл гүнжийн адислал сахиусыг идэвхжүүлсэн боловч гэгээлэн зүгээр болсонгүй. Бажуудсан бодит байдал хэвээр үлдлээ. Намуулан миний гарнаас тэр саарл гүнжийн адислал нэрт сахиусыг булааж аваад шууд л үермэг болгон устгаж орхих өнтер. Тэгснэ. Хар бэлэвсэн эмгэх нэргүй бурхны бүдээсэн нэг муу дорд чөтгөр дээр ажилсан өчүүхэн муу сахиус. Үнэхээр над шиг хамгаалагч сахиусын тэнгэр дээр ажиллана гэж санаа юу? Нэргүй бурхан бид хоёр бол нэг төрлийн оршихуунууд гэдгийг хэлсээр байхад уу? Хэмээн хэлв. Намуулууныг дийлэх ямар ч арга байхгүй гэдгээ ойлгосон миний гурвал өмөлцөж. Яагаад? Хэмээн асуувал намуулун. Ээж бид хоёр чинь чамд тодорхой хэлсэндээ чамайг сахиусны хүчээр бурхан болгож өвдөлт хүчний нууцыг мэдхийг хүсэж байна гэж хэмээн хариулв. Гэхдээ тэглээгээд гэгээлэн алах хэрэг байсан гэж юу? Зорилгын төлөө бид хоёр чадах бүхнээ л хийж байна. Ээж чинь чамайг дэлхийн гурвалжингийн удирдагч Гари Олсонгоос аварсан. Хийх зүйлээ хийсэн. Одоо миний хэлж чамайг бушгүйг ялж чадхаар нэгэн болгоно. Үүний тулд тэнд үдсэн бүхнийг чинь давтах болно. Чи бушгүйд ялагдмагцаа тулааныг дахиж эхнээс нь эхлэж байсан шиг. Энэ өдөр гэгээлэн үхэх болгонд энэ өдөр эхнээсээ эхлэх болно. Ээн хэлснээр намуулан утасныхаа цагийг харж. Одоо 21:40 болж байна. Тэгэхээр энэ өдөр дахин эхлэж орой болгоны 21:40 болох үед би гэгээлэн цааш нь харуулж байх болно. Намайг нэргүй бурхан шиг тодорхой зайд бодит байдал цаг хугацааг өөрчлөх чадaltaг чи мэдэж байгаа шүү дээ. Гэв. Надаас зүгээр л энэ хараал идсэн сахиусаа аваадах бурхны хүч надад хэрэггүй. Яах вэ? Чи бууж өглөө гэж хэлж болно л т. Гэвч чи гэгээлэнгийн үгсэн бодит байдалд амьдрах хэрэгтэй бол гэгээлэн чинь чиний гар дээр үгсэн харгас бодит байдалд зогсоох ганц арга нь намайг алах. Даан чинь тийм чамар байхгүй л болов уу? Тийм гэж юу? Чи тийм дийлдэшгүй юм уу? Нэргүй бурхан бид хоёрын хүч яг л Марвелын цаг хугацааны ногоон чулуу, бодит байдлын улаан чулуу хоёрыг нийлүүлчихсэн юм шиг. Ялгаа нь гэвэл хүчний нөлөөллийн орон зай. Тэр чулуунууд бүтэн ертөнц даяар хүч чадлаа үзүүлж чаддаг бол нэргүй бурхных нэгэн нарны аймаг хавцаа, харин минийх 20 хэдэн километр хавцаа л болох байх. Гэхдээ тэр зайн яг миний онилсан байны маань эргэн тойронд байх болно. Чамайг хаан чивсэн чиний эргэн тойрондох хэдэн километр бүсэд миний хүссэн бодит байдал бий болох болно. Ямар нэгэн авгаа хүч эсвэл би өөрөө л тэр бий болгосон бодит байдлыг цуслах боломжтой. Ингэж зоригтойгоор хүч чадлаа нэгд нэгэнгүй илчлээтэл. Гэхдээ чи бол бурхан биш. Чи хэдийгээр тодорхой зайд хүссэн бодит байдлаа бий болгох чадaltaй гэж байгаа чи. Тэр бодит байдлаа чи ягч бурхан шиг хүсснээрээ зарж өөрчилж чадахгүй тийм биз дээ. Гэхдээ энэ нь л чамд хангалттай. Намайг алхад тийм амархан биш гэдгийг үнэн бурхны нэрийг барьж тангаргалыг. Чи намайг яагаад ч амархан алж чадахгүй шүү.
Намайг алах хүртэл чинь би чиний нүдэн дээр гэгээлэнг түмэн янзаар цааш нь харуулна гэдгийг хэлчих юм. Тиймээс л хэрвээ чи энэ хязгааргүйгээр давтагдах бодит байдалд над шиг хүчрхэг оршихуйг алж чадвал бош хөөгч гэсэн алж чаднаа л гэсэн үг. Энэ л миний хүсэл. Намуулууныг яг ин хэлсний дараа нүд маань харанхуйллаа. 4 дугаар хэсэг. Нүд маань иргэн нээгдэхэд би өглөө өнөөх лабораторид ээж болон эрдэмтдийн дэргэд зогсож байв. Ойлгомжтой. Нээрэл энэ өдөр дахиад эхэлчихлээ. Энэ удаа би юу ч дуугарсангүй. Тэгтэл хэсэг хугацааны дараа нам уулан хурч ирлээ. Нам уулууны царайг харсан даруйд хамаг шар ус босож зүрхээ гартал айж шууд л үхэгсдийн армаа дуудахар зэгж. Сэргэн манд химэн тушаасан зэргүүд гарч ирсэнгүй. Би гайхаж өнөөх мөнгөлөг толийг гаргаж ирээд би үхэгсдийн армаа дуудмаар байна. Яагаад дуудаж болохгүй байна? Арай намуулууны бодит байдлыг өөрчлөх хүч миний үхэгсдийн армийг устгахчихсан юм биш бидтэй. Хэмээн асуусанд мөнгөлөг тойлон дээр ийм бичиг гарч ирвэ. Үхэгсдийн арим хിവэрэ байгаа. Зүгээр л та тэднийг удирдах эрхгүй болсон. Энэ бичгийг уншаад би цочиртон өвдөгсөхөрл. Намуулуу миний дэргэд ирээд. Миний бодит байдлыг өөрчлөх хүч арайч бүтэн армийг устгах хэмжээнд хүрээгүй. Бас цаг хугацааг нь нэг өдрөөс өмнөх хүртэл өөрчилж чадахгүй. Гэхдээ би хүч чадлаа яаж ашиглахаа хинээс ч илүү мэднэ. Гэж хэлэхэд нь би мэдсээр байж ахиад түүнийг алхаар дайрав. Миний нэргүй бурхны сахиусаас олж авсан хүч чадал хурд аль аль нь хിവэрч дахиад л намуулунд хүрэхээс өмнө нам гацчихва. Тэгмэгц би өнөөх саарл гүнжийн адислал химээх цаг хугацааг удирдагч сахиусыг ахиад л ашиглалаа. Энэ удаач мөн хагарах чимээ гарч эргэн тойрны хэдэн метр газарт намуулууны хүчнээс чөлөөлөгдсөнд би нэгэн агшны дотор саран хуйгаараа зэвсэглэж аваад дайрав. Гэвч илд маань яг намуулууны хүзүүнд хүрэхийн өмнө үе ирч унава. Удсангүй миний өмссөн саран хуйгч тэр чихтэй үерэн устган тэр. Намайг намуулуунд хүрэхээс өмнө буюу түүний бодит байдлыг өөрчлөх хүч нэгэн агшны дотор саарл гүнжийн адислал сахиусны нөлөөг үгүй хийж орхисон бололтой. Намуулуу миний эмзэглэж. Яг нь миний хүч чадлын хүрээ өчүүхэн жаахан учраа бүтэн 80,000 хууль гүчүүдийг би хүйс тэмтэрч чадахгүй л чи. Надад тийм далаацтай хөдлөх хүч байхгүй. Гэхдээ нэг эсрэг нэг тулаанд би чиний хувьд ялагдчихгүй хэвээр шүү гэл. Би аргаа барахтаа. Тийм бол чи өөрөө яагаад бушхуу галаад сахиусын хүчээр бурхан болохгүй байгаа юм? Хэмээн асуувал намуулуун доогтойгоор. Учир нь нэргүй бурхан намайг биш чамайг л сонгосон. Бас мэдээж чи л өдийг хүртэл нэргүй бурхны сахиуснаас олж авсан хүчээ хамгийн сайн ашиглаж чадсан. Аав чинь чамтай адил бушхуу дээр очисон ч чам шиг хүчрхэг байж чадаагүй. Үгүй аав чинь чиний хажууд ердөөл чавж хорхоо шиг байсан. Тиймээс л чи надад гарцаагүй найдвар төрүүлсэн хэрэг. Тэр найдвар маань гэгээлэнг сая удаа хөнөөж чамайг бушхууг ялч чадах авгаа нэгэн болох хүртэл хангалттай хүрэлцэн шүү. Гэж хэлээ тэр намайг сулчихл. Тэгснээр намуулуун гардаллаж. За. Орой 21 цаг 40 гэхэд уулзъя. Гэж хэлээд гинэтхэн алга болчихсон тэрэ. Тэгэж сулармагцаа. Би шууд л сүүлээ хавчин зүгтах нохоо шиг хар хурдаараа тэндээс гүйн гараад тэр чихтэй гүйсээр сургууль дээр очин гэгээлэн олж аваад юу ч хэлэлгүй гарнаас нь хөдлөн ангиас чирч гаргал. Гэгээлэн мэдээч цочиртон айж сандарч надад чирүүлэн алхаж байснаа. Юу болоод байгаа юм бэ? Гэвэл би эргэж чаралгүй. Бид хоёрын араас хөөж байгаа гэл. Хин бэ? Ад чөтгөр юм уу? Үгүй сахиусан тэнгэр. Ээн хэлээд би гэгээлэнгээ хөнгүй газар аваач магцаа. Өөрийнхөө бүхэл сахиусаа дотор нь хадгалдаг алтан даллага нэрт уутнасаа нэгэн орон зайгаар шилжих чадaltaй сахиусыг гаргаж ирээд хаах олон Америк дахь гурвалжингийн байрны өмнө хурч ирлээ. Гари Уолсон намайг хараад хөөхөө чэчнүүдийг нэргүй бурхны сахиуснаас бурхны хүчийг олж авч байх ёстой биш билүү? Хууль гүйчүүдийг хүйс тэмтэрхийг чинь харахад нэлээд амжилттай л яваад байх шиг харагдсан да. Хэмээн асуувал би. Намайг бас
Хайртай охиныг маань өнөө шөнийн 21:40 хүртэл хамгаалж чадвал би нэргүй бурхны сахиусыг өгөхийг зөвшөөрнө гэдгээ сүнсний гэрээгээр тангарахлаа гэв. Йоо. Чэчин шууд лайв хийж байгаад л бидний нүүрэн дээр бүхэл бүтэн 80,000 өвдөс чидтэн болон ад чөтгөрүүдийг хүйс тэмтэрсэн шүү дээ. Чам шиг нэг ингэтэл нь айлгаж чадах оршихуй байгаа бол надад итэг. Чамайг бурхан л биш бол өөр хинч хамгаалж чадахгүй. Миний чаддаг зүйл нэг өөр, чинийх нэг өөр. Надад туслаач тий. За яах вэ? Хэнээс хамгаалах юм? Аврал ирсэн. Би түүнд намуулууны тухай мэддэг бүхнээ хэлж өглөө. Гэхдээ тэд намуулууны тухай мэдэхгүй байв. Гэсэн ч түүний чаддаг бүхнийг мэдсэний дараа тэрэн тохирсон хамгаалтыг надад гаргаж өгч өөрсдийнхөө хамгийн гүн нууц газар биднийг хадгаллаа. Дэлхийн гурвалжингийн байгууллагуудаас хамгийн хүчрхгийнх нь хамгаалтыг авсан минь найдвар ба цөхрөл хоёрын аль альнийг нь мэдрүүлж байна. Учир нь тэдэл биш бол нэрээ л надад хинч тусалж чадахгүй. Учир нь би цээрлүүлэгсэдтэй буюу нөгөө гуравтайгаа холбоо барьж чадахгүй байна. Магадгүй намуулууны хүч чадал нөлөөлсөн байхаа. Аврагдах эцсийн оролдлого. Гэгэлэн бид хоёр нэгэн сейф шиг өрөөнд сууж байсан бөгөөд би цагийн зүг сэтгэл догтлон ажиглаж байв. Там шиг удаан өнгөрсөн хэдэн цагийн дараа 21:40 болов. Би бараг амьсгал гаач болтлоо догтлов. Тэгтэл энэ үед генетик нүд харан хуйлах шиг болох нь тэрэ. Сандарч цочирдсан би нүдэ нээвэл эргэд гэгээлэнтэйгээ хамт гэр хорооллынхоо Монгол гэрт цугтаа сууж байв. Бас намуулууны хоол яг бид хоёрын араас сонсогдож. Эргээд уулзах шивдэ. Гэх хүүхдийн зэрэгцэн гэгээлэнгийн толгой тасарч унах энэ. Хаанч аврал алгаа. Өчигдөр хэдэн жилийн өмнө Токиос, маргааш хэдэн жилийн дараа Токиохыг би мэдэхгүй. Давтагдсан өдрүүд. Ард түмэндээ жигшигдсэн Монгол кинонууд дунд сайн эсвэл ядчил боломжийн гэж дүгнэж болохоор хэдэн бүтээл бий. Тэдний нэг нь бодлын хулгайч гэх уран бүтээл. Би тэр киног сайн болсон эсхийг хэлж чадахгүй л дээ. Ер нь би кино сайн мэдэхгүй хүн. Гэхдээ дээрх өгүүлбэр тэр хараал идсэн ганцхан өгүүлбэр миний унсан тамыг төгс дүрсэлсэн юм. Бүр шууд утгаараа. Бошгууд ялагдчихад ээжийн лабораторид гарч ирдгээс эхлээд гэгээлэнгийн үхлэр төгсдөг энэ өдөр хэдэн удаа давтагдсныг би мэдэхгүй. Хэдэн өдөр, хэдэн жил, хэдэн мянган жил, хэдэн сая жил давтагдсныг би мэдэхгүй. Би үнэхээр л өчигдөр хэдэн жилийн өмнө болсныг маргааш хэдэн жилийн дараа Токиохыг мэдэхгүй. Миний мэдэж байгаа хоёр зүйл л бий. Нэгт би толгойд орж ирсэн бүхэл аргыг оролдож үзээд бүтлгүйцсэн. Хоёрт одоо надад тулалдахч хүсэл байхгүй болсон. Тиймээс л би сүүлийн хэдэн жил, хэдэн мянган жил, хэдэн сая жилийг зүгээр л пив ууж өнгөрөөж байна. Тэгээд шүн болгон хараал идсэн шүн болгоны 21:40-д би гэгээлэнгийн үххийг хардаг. Гэхдээ юу гэж? Үүнийг аимшигтай гэж бодож байвал тийм биш шүү. Учир нь аимшигтай зүйл хангалттай олон давтагдаад ирэхээр тийм ч аимшигтай биш болдог. Харин ч ердөө л амьдралын энгийн нэгэн хэсэг болж хувирдаг юм. Илүү аимшигтай нь би гэгээлэнгийн үххийг харах бүрт яг анх удаа үххийг нь харсан шиг шаналж тарчилдаг. Тэгээд өдөр шинээр эхлэх бүрт тэр үхлээс цочирдон тарчилж бас үхтлээ айдаг. Уг нь хүний сэтгэл дасах гэж эргэтэн байдаг. Хүн ямар ч зовлонд дасдаг. Өдөр болгон там шиг зовлон туулж байсан ч хүний сэтгэл зүй яаж ийгээд л тэр зовлон шаналлд дасчихдаг. Харин би тэгээгүй. Учир нь энэ бол зөвхөн нэг өдөр олон дахин шинээр эхлэж байгаа хэрэг биш. Миний сэтгэл зүрхч гэсэн дахид шинээр эхэлдэг. Зөвхөн ой санамжил хിവэр. Энэ нь чи яг л Нарутог 1 сая дахь удаага үзсэн чи анхных шигээ сэтгэл чинь хөөрч догтлон гэсэн үг. Эсвэл хайртай охиныгоо сая удаа үххийг нь харсан ч яг анхных шигээ тарчлан гэсэн үг. Эхлээд би аврал хайж үзсэн. Намайг алахыг гуйгаад нэмэргүйгээ мэдэж байсан болохоор хүсснийг нь өгч байж сална гэдгээ мэдэж байсан болохоор
Тиймээс эхлээд өөрийнхөө олж авч чадах бүхэл тусламжуудыг олж авах гэж оролдож, өөрөөсөө илүү хүчрхэг нэгнийг нам уулуунтай тулалдуулах гэж үзсэн. Гэвч ийм зүйл нэг өдрийн дотор бүтэшгүй юм билээ. Өмнөх удаад нь би юу болсныг бүгдийг санаж байгаа ч бүр дотроо аль хэдийн тэр төлөвлөгөө гаргачихсан ч нам уулан шиг бодит байдлаар тоглодог хүчрхэг сахиусан тэнгэрийг буулгаж авах төлөвлөгөө нэг өдрийн дотор яагаад ч бүтэхгүй юм бэл. Яг л та ухаалаг утсыг юунаас бүтдгийг нэгднэггүй мэддэгч ганцаараа ямар ч төхөөрөмжгүйгээр ухаалаг утсыг хийж чадахгүйтэй адил. Цээрлүүлэгсэдтэй буюу нөгөө гуравтайгаа хичнээн холбогдох гээдж бүтээгүй. Чөтгөр тонилгогч амгалан энэ ертөнцид байдаггүй тосгонд гацсан. Онгод хөлгөлөгч үгсэн. Тэгээд сүнс нь шууд утгаараа тамд байгаа. Ороолн дарагч сорх огтун нэг ууланд Чингис хааны шарилын төлөө ас сууртай тулалдаж байгаа. Ер нь болоо сорх огтун бид дөрвийн бүх хуучны дайснуудтай ганцаараа тулалдаж байгаа гэсэн үг. Надад ямар ч аврал байгаагүй. Тэгээд би зөвхөн өөртөө л найцсан. Хэнч надад туслахгүйг ойлгосон би өөрөө арга хайж эхэлсэн. Өөртөө байгаа бүх нээл хэргэлсэн. Донд сургууль байхад та нар ийм бодлого бодож ирсэн үү? Давхардаагүй 9 оронтой тоо хэд байж болох вэ гэтэл тэр нийт 3 сая орчим хувилбартай. Нэг муу давхардаагүй 9 оронтой тоол 3 сая орчим хувилбартай байж болж байхад надад байгаа бүх сахиуст зэвсэг миний оюун ухаан сэтгэх чадамжинд хэрэг хувилбар байсан гэж бодож байна. Би тоолж бараагүй. Тэгээд бууж гисэн. Гэхдээ бууж өглөөгээд та нар намайг одоо нам уулуунаас өөрийгөө өхүүлэхийг гуйдаг болсон гэж бодож байна. Үгүй дээ. Тэр үе чинь өнгөрчихсөн. Өөрөө ч бас яаж чадахгүй гэдгээ ойлгосны дараа мэдсээр байж нам уулуунаар өөрийгөө алуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Эхлээд зүгээр л гуйдаг байв. Бас л хэдэн сая удаа гуйсан байх. Дараа нам уулууныг уурлуулах гэж оролдож эхэлсэн. Толгойд орж ирсэн бүхэл аргаараа доромжилж гутааж тарчилгасан. Даанч 21 цаг 40 минут болоход бүх зүйл болдгоороо болсоор л байв. Тиймээс би юу ч хийхэ болсон. Гэгээлэн үхэх байх, дахиад л тарчлах байх гэсэн айдсаасаа салахын тулд оюун ухааныг үгүй хийгч мансууруулах бодиснуудыг хэрэгэлдэг болсон. Гэхдээ хараал идсэн 21 цаг 40 минут болох үед бүх зүйл харанхуйлж яг тэр шөнийн нөхцөл байдалтай эргэн ирж гэгээлэнгийн үххийг хардаг. Нам уулуунуудаар яаж ч байсан гэгээлэнгийн үхлийг харуулдаг. Тэглээгээд би нам уулууныг үзэн ядсан гэж юу? Мэдэж шүтээ. Уурлаж, айж, үзэн ядсан. Нэгэнт сэтгэл зүрх маанч дахин шинээр эхлэж байгаа тул нам уулууныг үзэн ядсан маань яг хэвээр. Харин тэр нэг удаа толгойд маань өөр бодол орж ирвэ. Тэр шин өмнөх сая удаагийн давтан тохиолдол шиг нам уулуун ахиадал гэгээлэнгийн цээжийг нэвт дүрхээр зэхэж байв. Харин нам уулуун гэгээлэн яг алхаасаа өмнө 2 секунд орчим гарн чичирдэг байв. Энэ бол мэдээж нам уулуун гэгээлэн хөнөөж намайг тарчлааж байгаадаа өөрөө ч тарчилж байгаагийн шинж юм аа. Тэгэхээр нам уулууны хувьд ч бас энэ бүхэн надтай адил сая удаа адил давтагдаж над шиг сая удаа дахин шинээр дахин анхных шигээ тарчилсаар байгаа гэсэн үг. Хэрвээ чи хэн нэгнийг хайрлаж байгаа бол хайрлсан хүн чинь шаналхад чи ч бас шанална гэдгийг бүгд мэддэг шүү дээ. Тийм л шалтгаантай. Харин энэ бүхэн олон сая удаа давтагдаж байхад надад энэ тухай нам уулуунаас асуух бодол эсвэл хүсэл төрөөгүй. Учир нь гэвэл мэдээж би тэр мөчөдч яг л анхных шиг нам уулууныг үзэн ядаж байсан болохоор тэр. Тэгтэл яагаад ч юм энэ удаа асуухаар шийдвэ. Чи зүгээр намайг ин асуухад нам уулуун гайхаж. Би л чамаас зүгээр эсхийг ч асуумаар байна. Энэ бол чиний хэдэн сая дахь тарчлал бас үхэл хагцал шүү дээ. Гэж хэлв. Доошо харвал мэдээж урдын адил гэгээлэнгийн үхсэн цогцсон хөрж байв. Тарчлал, үзэн ядалт хоёр урдын адил хэвэр. Гэхдээ яагаад ч юм энэ удаа л өөр байгаад байна. Тиймээс би тэр их тарчлал, үзэн ядалт хоёрыг мэдэрсээр байсан ч тайвнаар. Тийм ээ. Гэхдээ чи ч бас
Хэдэн сая дахь удаага гэгээлэн галж намайг үхэл хагцалд унгасандаа тарчилж байна. Тиймээс л зүгээр үү гэж асуумаар байна. Хэмээ хэл. Тэгтэл яагаад чи минь үед намуулууны нүдэнд нулимс хурлаа. Тэгэд ийм хэлв. Эцэст нэг юм. Чиний сүнс чинь оюун ухаан ба зүрх сэтгэлээсээ ангиж ирчээ. Юу гэсэн үг вэ? Чи ч гэгээрэлд хүрсэн гэсэн үг. Нөгөө буддаа шиг үү? Тийм ээ. Хайртай хүн чинь үхэж байсан ч үлдтөө. Чи л амар амгалан байвал болоо. Тэгснээ бас бүх амьтдыг инэрч хайрл гэд ямар ч авцалдаагүй юм яриад байдаг шашны номлолоо. Мөн чанарын гэгэрэл. Энэ бол чиний ярьж байгаа шиг зүйл биш. Энэ бол бусад хүнээс ч илүү их тарчлан бас бусдыг инэрч хайрлах тухай. Гэхдээ хэдий тийм байлаач сэтгэл хөдлөлтөд авталгүй. Зөвхөн эрүүлэр сэтгэж өөрийн болоод бусдын хамаг амтэн 6 зүйлийн төлөө зүтгэх тухай юм. Чи намайг гэгэрэлд хүрэхийг хүссэн юм бол надад зүгээр л бясалгалаар зааж өгч болоогүй мө. Тэгэх цаг байгаагүй мө. Үнэн бурхан ойрын хэдхэн сарын дотор л хүн төрлөختний хүйс тэмтэрч орхино. Тэгтэл буддаад хүртэл гэгэрхэд олон жил хэрэгтэй байсан. Хэдийгээр чамд энэ өдөр сая удаа давтагдсан ч бүхэл ертөнцид энэ бол ердөө нэгэн өдөр хിവэрэ байх болно. Хэдэн жилийн өмнө намайг жаахан байхад ирж болох л байсан шүү дээ. Үгүй дээ. Чи жинхэнэ амьдралыг үзэж, жинхнээсээ жаргаж, жинхнээсээ зовж үзэх ёстой. Тэгж л байж л энэ давтагдсан өдрүүд чамайг тарчлаан штэ. Харин тэр бүхэн өнөөдөр чинээндээ тулав болоо та. Тэгээд чи эцэст нь дайсныхаа шаналлыг бүрэн ойлгож өөрийнхөө тарчлалыг твчснэр гэгэрэлд хүрсэн гэдгээ батлан харуул. Намайг яагаад гэгэрэлд хүрэхийг хүссэн юм? Яагаад гэгэрэл гэж? Хаан ухаантай байх ёстой шиг бурхан гэгэрсэн байх ёстой. Хэрвээ чи үнэхээр л нэргүй бурханы тушаалуудыг бүгдийг нь биелүүлж жинхэнэ бурханы хүчийг олж авах болно. Жинхэнэ бурханы хүч зөвхөн гэгэрсэн нэгний гартал байх ёстой. 5 дугаар хэсэг. Би дахиад л асуулт асуулаа. Яагаад тарчлал гэж? Намуулан тайвнаар хариулва. Хүн эсвэл амьд амьтас жаргахын төлөө биш, зовхгүй төлөө оршин байдаг учраас тэр хүмүүс зөвхөн жаргалтай байхын төлөө амьдардаг байсан бол орчлон хорвоогийн бүх хүмүүс хамтдаа зүтгээд үнэхээр л аз жаргалтай болж чадах байсан. Үүний оронд тэд зүгээр л зовхгүй төлөө өдөр хоногийг аргацааж амьдардаг. Энэ нь тэдний буруу байхгүй штэ. Тийм ээ. Амьд оршихуй бүхэн анханасаа тийм байхаар л бүтээгдсэн болохоор амьд оршихуй болгон сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг болохоор хамгийн ховой бодсон замыг сонгодог. Тэглээгээд хиймэл оюун ухаан шиг сэтгэл хөдлөлгүйгээр цэвэр оюун ухаанаараа шийдвэр гаргадаг бол хамгийн дөд замыг сонгоно. Хэрэг харгислал, хэрэг золиослол байх нь хамаагүй. Тэгвэл гэгэрэл гэдэг нь юугаараа өөр юм? Гэгэрэл бол зүрх сэтгэл ба эрүүл ухаан хоёрын аль альнийхэн давуу талыг хадгалсан чадвар юм. Тийм гэгэрсэн мөн чанараас гарах шийдвэр нь бүх амьд амьтдын мэдрэмжийг ойлгосон, энэрэнгүү бас эрүүл ухаанаас гарсан харгислал, золиослын тэнцвэрийг олсон төгс шийдвэр байх болно. Үүний тулд сүнс чинь бие болон зүрхнийхээ хамаарлаас салах хэрэгтэй. Тийм учраас л хүмүүсийн сүнс тамд тэгж хэдэн сая жил тарчлах ёстой байдаг юм. Тэгэд би тэр гэгэрэлт чинь жаахан жатваад өгч чадсан юм уу? Одоо чиний сүнс өөрийнхөө бие болон сэтгэл зүйн хамаарласаа салж эхэлсэн. Тийм болохоор одооноос чи гэгээлэнгийн үххийг харж тарчиж байсан ч яахаа сайтар бодож хэдий хүсэхгүй байсан ч намайг устгах аргаа олж энэ тойрогоос молтрох болно. Бас чи яаж молтрохаа аль хэдийн мэдж байгаа. Зүгээр л өдөр болгон анхных шигээ тарчилж айж байсан болохоор л зөв хийж чадахгүй байсан юм. Намуулууны хэлсэн үгс үнэхээр л жинхэнэ сахиусан тэнгэр шиг бурханлаг орш хуйгаас гарах үгс байв. Ингээд дахиад нүд харах байл. Тэгээд нүдээ нэгтгэхэд миний айдас, миний тарчлал хിവэрэл байв. Гэхдээ оюун ухаан маань эрүүл саруул хിവэрэ ажиллаж байв. Харин хിവэрэ ажиллаж байсан оюун санаа маань яг нэгэн зүйл дээр төгс төвлөрөв. Ойртын хэдэн сая өдрийн аль нэгэнч байгаагүй төгс төвлөрөл. Энэ л төгс төвлөрлийг ашиглаж би өөрийн найдаж байсан цор ганцарга, цор ганц төлөвлөгөөн дээр ажиллав. Тийм ээ. Намуулан зөв хэлсэн. Надад түүнийг ялж магадгүй нэг л арга байсан.
Бас түүнийг гээрэл гэж нэрлсэн зүйлч яах аргагүй төгс бэлтгэлээ. Ээлжид 21 цаг 40 минут боллоо. Дахиад л гэгээлэнгийн ард нам уулан гарч ирэв. Би дахиад л хөдөлгөөнгөө болчихов. Нам уулууны бодит байдлын хүч 21 цаг 40 минутанд идэвхждэгч. Яг гэгээлэн хөнөөх хугацаа 21 цаг 40 минут 15 секунд байл. Хөдөлгөөнгөө болохоос өмнө би өнөөх Саарл гүнжийн адислал нэрт сахиус болох бугуйн цагны товчлуурыг дарж амжив. Энэ л миний цорын ганц найдвар. Гэхдээ энэ удаа урдих шиг хагарах чимээ гарсангүй. 5 секунд өнгөрлөө. 10 секунд өнгөрлөө. Нам уулуун алхасаар ирээд гэгээлэнгийн нуруулуу хутаг далайва. Сахиус. Тэгтэл яг энэ үед цонх хагарах асар чанга чимээ сонсогдож гэгээлэн бит хоёр хоёул хөдлөх тэнхээтэй боллоо. Тийм ээ. Миний Саарл гүнжийн адислал сахиусыг сайжруулсан амжилттай болжээ. Урд нь ягаад үнийг хийгээгүй тодорхой. Энэ өдөр сая удаад автагдсан болохоос биш. Надад үнийг хийхэд нэгэн өдрийн л хугацаа байсан болохоор тэр гэдгийг бүгд мэдж байгаа шүү дээ. Дээрээс нь гэгээлэнгийн хүлч тэр давтагдсан өдөр бүр миний зүрх сэтгэлийг уймруулж байсан болохоор ойлгохтой анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан маань ч их нөлөөлсөн. Хамгийн гол нь тийм хүчрхэг сахиусыг нэгэн өдрийн дотор сахиусан тэнгэрийг дийлэх хэмжээнд хүртэл сайжруулна гэдэг бараг боломжгүй зүйл. Гэсэнч давтагдсан өдөр бүр тэр сахиусыг шинээр сайжруулах гэж оролдсоор ингэж нэг амжилтанд хүрлээ. Төгсгөл. Би шууд л энэ мөчийг ашиглан нэргүй бурхны сахиуснаас авсан бүх ил хурд хүчээ шавхан байж нам уулууны гартаа барьж байсан хутгийг булаагаад яг аюулхаа цээж рүү дөрөв. Нам уулуунч цээжинд нь зоогдсон хутг руу нэг, над руу нэг харсаар үхдэгийн унлаа. Нам уулууны газарт унахаас өмнө би барьж аваад өвдгөө дэрлүүлж толгойг нь тэвэрлээ. Учир нь хэдий сая удаа тэр миний нүдэн дээр гэгээлэн галсан ч би нам уулууныг хайрласаар байсан юм аа. Гэгээлэнгийн минь үхэл яг л анхных шиг намайг тарчилгаж байсны адил миний нам уулууныг хайрлсан хайрч анхных шиг байл. Би сэтгэл хоёр маань тарчилж байсан ч нүднээс минь нулимс гарсангүй. Гэхдээ бас тэглээгээд нам уулууны үхэж байгаа биеийг тэнд нь хөсөр орхисонгүй. Би түүний сүүлчийн үгийг сонсох хэрэгтэй бай. Нам уулуунч сүүлчийн үгээ хэлсэн. Цустай гараараа миний хацрыг илж байгаад. Эцэст нь би чөлөөлөгдлөө. Бас би чамд үнэхээр хайртай байсан юм шүү гэж хэлээд хамаг биеийн сулрав. Энэ үед гэгээлэн гайхаж юу болоод байна хэмээн асуув. Аргач үгүй дээ. Нам уулан бид хоёрын хувьд энэ өдөр сая удаад автагдсан ч гэгээлэнгийн хувьд нэг л мөчөд болоод өнгөрсөн зүйл. Тиймээс гэгээлэнгийн асуусан асуултанд би дөнгөж сая тэр намайг хизээч бууж өгөшгүй нэгэн болголоо хэмээн хэлвэ. Бошхүүтэй дахин тулалдсан нь. Ингээд би өнөөх газарт өнөөх дэвжээний өмнө ирлээ. Дэвжээ рүү ормогц Бошхүү Баатар урдын л адил намайг цавчих гэж оролдов. Би дахиад л ялагдав. Гэвч энэ удаа би бууж өгсөнгүй. Тэгээд хэдэн сая удаагийн оролдлогын дараа ийм зүйл боллоо л. Бошхүү бид хоёрын тулаан дахин эхлэхэд харин энэ удаа би байрнасаа хөдөлгүйгээр эхний дайралтыг нь хаал. Бошхүү огтхонч гайхалгүй бас эргэлзэлгүй үлдсэн дайралтуудаа хийл. Би мөн л огтхонч хөдлөлгүйгээр өөрийгөө хамгаалж чадсаар байв. Тэгингээ би Бошхүүд хандаж ийм үгүүлрэв. Өдийг хүртэл би нэрвгийн бурхнаас нийт 3 тушаалыг авсан. Гэхдээ энд хүртэл эрэхтэй тушаалууд чухам ямар учиртайг би ойлголгүй явж. Харин яг ийшээ орж ирж Бошхүү Баатартай дахин нэг удаа нүүр тулахын өмнө үнэн бурхны тушаалуудын цаад утга учирыг мэдсэн. Тушаалыг биелүүлэх нь намайг хүчрхэгжүүлэх ёстой л гэж бодож байв. Тэр мөнгөлөг тольж ингэж л хэлсэн. Гэхдээ учир утгыг нь тунгааж байхдаа би тушаал зөвхөн намайг хүчрхэгжүүлээд зогсохгүй. Миний зан чанарыг жохом юугаар бүтээгдсэн бэ гэдгийг маань сорж байсан гэдгийг ойлгосон. Бурхан болоход тохирсон мөн чанартай эсхийг минь сорьсон. Эсвэл үүнээс ч илүү намайг сургаж байсан. Бурхан болоход тохирсон мөн чанартай нэг бүтээж байсан. Намайг ин хэлэхэд нэргүй бурхан гарч ирээд сонирхолтой яриа эхлүүллээ шүү
хэмээн асуухад нь би Бушхүү Баатартай тулалданга хэв нэг асуултанд нь хариуллаа. Өдийг хүртэл надад өгсөн бүх тушаал сорилт болон сургамж байсан. Эхний сорилт бас сургамжийг Өхөксдийн хаантай тулалдах бас ялснаар олж авах байсан. Өхөксдийн хааныг ялж чадах цорын ганц арга нь нүүр тулсан эхний хідэн агшинд бүх хүч чадлаа шингээсэн үхлийн дайралт бас тэр дайралт нь амжилттай болох. Энэ нь сонгогдсон нэгний мөн чанарт шийдэмгий байдал байгаа эсхийг сорих сорилт байсан. Шийдэмгий байдал бол жинхэнэ ялагчийн мөн чанар юм. Удаах нь хар бэлэвсэн юм байсан. Хар бэлэвсэн имийг давахын тулд хэрсүү байдал хэрэгтэй. Хэрсүү байна гэдэг өөрийгөө бүхэл хорон муугаас авран хамгаалж ялан дийлэх мөн чанар. Солонгот хүнжийг ялах ас эрх оюун ухааны чадвах шаардна. Бүх чадлыг эзэмшиж буй хинч тэр хүч чадалтаа тохирсон ас эрх мэрэгэн оюун ухаантай байх учиртай. Тэгвэл чи Бушхүүг юу гэхв? Өдийг хүртэл хинч Бушхүүг ялж байгаагүй шүү дээ. Учир нь тэр бол онцгой. Бушхүүтэй учирсан сах хөөсний эзэмшигч болгон сул дорой байх учиртай. Түүнийг ялах ёсгүй учраас. Тэгээд л аав минь түүнд ялагдсан. Ер нь өдийг хүртэл энд ирсэн бүхэн чамд ялагдсан. Ялах ёсгүй юм бол тулалдаад хэрэггүй юм биш үү? Ганц л боломж бий. Хөдөлгөөний хэв маягийг ойлгох. Гэхдээ маш удаан тулалдаж байж тэгэх боломжтой. Сонгогдож байгаагаасаа хэцүү ажил. Маш олон удаа тулалдаж байж зарим зүйлсийг нэг нэгээр нь багаар нь анзаарч эхэлнэ. Тиймээс энэ бол ялагдашгүй баатрийг ялах биш харин мэдэршгүй зүрх сэтгэлээ харуулах тулаа. Харин өдийг хүртэл хинч бурхны хүчийг эзэмшихэд тэнцгэр хэмжээний мэдэршгүй зүрхтэй байгаагүй. Өдийг хүртэл шүү дээ. Ийм хэлээд би нэгэн хөдөлгөөнөөр тулааныг дуусгаж Бушхүү Баатрын толгойг тас завчлаа. Тэгтэл гэнэтхэн тулааны дэвч тэр чигтээ сарнин алга болж мөнгөлөг толон дээр ийм бичиг гарч ирвэ. Нэргүй бурхны тушаал биелэгдэж Бушхүү Баатрыг ялж гавьяа байгуулсан учраас та дараах шагналуудыг авлаа. Бушхүү Баатрын сүнс дахин төрөлд сахиус. Тэгтэл энэ үед араас өнөөх нэргүй хоолой сонсогдож. Яг үнэндээ Бушхүүг 3 сонгогдсон хүн ялж чадсан юм. Одоо чамайг оруулаад дөрв боллоо. Гэж хэлэхэд нэргэн харвал мэдээж туулаан баг өмссөн нэргүй бурхан зогсож байв. Намайг эргэж харахад тэрээр мөн тэдгээр эхний 3 тушаалыг биелүүлж үннийг харах эрхтэй болсон юм гэв. Үнэн гинэ. Өвдөст хүч гэж юу болох талаар өвдөст хүчтнүүдийн бий болгосон бомбын эрэм буюу эмх замбраагүй тэлгэж чухам юу болох талаар өвдөст хүч хаанаас ирдэг талаар түүнийг яг ин хэлсний дараа бүх зүйл солигдож би нэгэн шинэ ертөнцид гарч ирэв. Онгон зэлүүд хээр дал. Гэхдээ хэтэрхий өөр юм аа. Саарл илс, саарл модод, саарл уулс. Энэ ертөнц тэр чихтэй өнгөхгүй юм. Учрыг ойлгохыг хичээсэн би одод руу бас нарлуу ширтлээ. Мэдх юм алга. Тэгэд нэргүй бурхнаас. Бид ямар гариг дээр байна? Хэмээн асуув. Чи одод руу бас нарлуу харсан хэрнээ хаан байгаагаа мэдэхгүй байгаа гэж юу? Тийм ээ. Өөр гариг дээр байсан бол нар ба оддын байршлууд өөрөөр харагдах байсан. Тэгэхээр энэ бол гарцаагүй дэлхий гэсэн үг. Гэхдээ огтхонч дэлхий шиг харагдахгүй байна. Аргагүй шүү дээ. Энэ бол хүн төрлөختнөөс ч өмнө дэлхий дээр амьдарч байсан соёл иргэншил. Энэ гариг дээр хамгийн анхны өндөр оюун ухаанд соёл иргэншил. Нэргүй бурхныг ин хэлмэгц хэдэн саарл мод үүрсэн саарл арьстай хүмүүс хажуугаар яван өнгөрлөө. Нэргүй бурхан тэднийг даган явв. Бээж даган явв. Тэнд хэд хэдэн урц майхнууд босгосон байх бөгөөд амьдралд буцалж байваа. Цаатан өмгтөө нилээн төстэй. Тэгтэл нэргүй бурхан. Энэ бүхэн чамд тань л санагдахгүй байна гэж юу? Гэвэл би. Яг л хүн төрлөختний соёл иргэншлийн ихэнх үе шиг харагдаж байна. Гэв. Ер нь бол зүгээр соёл иргэншлийн ихэнх үе угаасаа ийм байдаг. Ядчил манай гариг дээр. Харин дараа нь тэд ингэж харагдах болно. Гэж хэлээд ертөнц өөрчлөгдлөө. Тэр өөрчлөгдсөн ертөнцийг хараад би. Хөөх. Одоо цагтаа төстэй юм. Хэмээн хэлв.
Эргэн тойрон үнэхээр л 2000-ад оны гадаадын том хотуудыг санагдуулж байна. Өнөөг саарл арьст хүмүүс манай хүн төрлөختөнтэй ижилхэн ертөнцийг бүтээжээ. Нэргүй бурхан. Яг л ижилхэн замаар алхаж байгаа биз гэж хэлснэ. Дахин ертөнц өөрчлөгдөл. Энэ удаа бид тэсөөр нэгэн газарт ирлээ. Тэнд байгаа байшин барилгуудыг би яаж дүрслэхээ мэдэхгүй юм. Хүн бүрт 1000 жил эсвэл сая жилийн дараах хүн төрлөختний дараах хот яг яаж харагдах вэ? Гэх төсөөлөл байдаг. Энэ хотыг тэгжил харагдаж байна гэж төсөөл. Угаасаа тийм ч чухал биш. Хамгийн гол нь энэ саарл арьстай хүмүүс бүгд өвдөст хүч ашиглаж байх нь тэр. Миний харж байсан бас огтхонч хараагүй төрөл бүрийн өвдөст хүчнүүд. Миний гайхсан царайг харсан нэргүй бурхан. Тэд ингэж энэ гаригийн соёл иргэншлийн хязгаарт хүрсэн. Одоо тэдэнд энэ гаригаас дахиж авах юм байхгүй гэв. Авах юм гэдэг нь байгалийн баялагийг хилээгүй байх тийм үү? Харин мэдлэг байх. Тийм ээ. Тийм ч учраас тэд галактик даяар, сансар даяар тарж, шинэ матер, шинэ элемент, шинэ баялаг бас шинэ мэдлэгтэй учрах ёстой. Тэгтэл энэ үед Тэнгэрээс нэгэн асар том бит үйлсийг нэвтлэн гарч ирв. Хачирхалтай дизайн бүхий нисдэг биетүүд тэнгэрээр нэг хөвөлдөж өнөөх хотыг үнсэн товрог болгож эхэлвэ. Тэгтэл саарл арьснууд дундаас хэдэн хүчрхэг нөхдүүд гарч ирээд тэр бүх нисдэг биетүүдийг бүгдийг нь хүйс тэмтэрч ивэл. Ялангуяа тэдний дундаас нэг нь онц гойлон цойлж өөр гаригийн зочдыг тамийн галаар шарж байна. Ингээд тулаан ялалтаар өндөрлсөний дараа саарл арьснууд бүгд түүний нэрийг чангаар хашгирав. Тайтус. Тэр Тайтус гэх нөхөр бид хоёрын цаашдын ярианы сэдэв гэдгийг ойлгосон би. Тэгэхээр нэрэ үнэн бурхан биш биз дээ. Түүний нэрийг Тайтус гэдэг байсан юм уу? Гэвэл нэргүй бурхан. Тийм ээ. Эцэг маань үнэн бурхан гэж дуудагдахаасаа ч өмнө өөрийн соёл иргэншил, өөрийн төрөл угсаатан дундаа хамгийн хүчрхэг оршихуун байсан юм. Гэвч би санаалдаж бид дөрөв нийлж цээрлүүлэгсдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулж чадсан ч ядаж Тайтус байх үеийн хэмжээнд ч хүрч чадахгүй юм байна гэв нэргүй бурхан. Цээрлүүлэгсэд Сүбэдэгийн эцсийн найдвар. Гэхдээ түүний төлөвлөгөөнд та хэдийг зүгээрч нэг цэрэг дайчны хуваар тулалдуулахаас хамаагүй илүү зүйл байгаа. Сүбэдэ хэдийгээр хүнч гэлээ үнэн бурханд хүртэл байхгүй авьяас түүнд байдаг юм. Хязгаарыг харагч мэлми. Тэр ёрдо нэгэн удаа хараад л газарт хэвтэж байгаа чулууны нас, молекулын тоо, хатуулгын чанар гэд бүгдийг мэдэж чадна. Эсвэл цээрлүүлэгсдийг бүрдүүлж байгаа та дөрвөн оршихуйн жинхэнэ мөн чанарыг аавд чинь нэргүй бурхны сахиусыг хулгайл гэж хэлсэн хүн бол Сүбэдэ. Учир нь тэр сахиус явж чам дээр очихыг үнэндээ чамайг л нэргүй бурхны сахиусыг ашиглаж бурхны хүчийг олж авч чадах байсныг харсан учраас, чиний хязгаарыг харсан учраас, чиний мөн чанарыг харсан учраас төгсгөл ирэхэд үнэн бурхны өөдөөс сөрн тэмцэж чадах оршихуйнууд болоо зөвхөн та дөрв гэдгийг харсан учраас. Гэхдээ цэргийн хуваар биш, харин Зевсгийн хуваар хэмээн хэлхэн тэрэ. Төгсгөлийн 6 дугаар хэсэг. Тэгэд нэргүй бурхан дахиад л үзэгдлийг өөрчил. Маш олон өөр гаригуудын халдан довтлогоо болон Тайтусын ялалтаар өндөрлсөн тулаанууд. Тэгтэл нэг л өдөр бусдаасаа тэсөөр нэгэн оршихуй хүрлцсэн ирэл. Чулуун арьстай, галаар амьсгалдаг, цоглох зүрхчгүй бит. Тэр Тайтусыг ядах юмгүй ялчгал. Нэргүй бурхан. Энэ бол Тартар. Захиур сууртай амьд бит. Муйхраар өгүүлэхэд орчлон хорвоо өөрөө шорооноос бас галнаас бүрдсэн байдаг болохоор Тартар шиг шороон бит оршихуйн хувьд өвдөст хүч чадлыг эзэмших потенциал биднээс хавилуу. Тэд ямар ч махан бит оршихуйн 1 сая жилд хүрэх хөгжилд 1000 жилийн дотор л хүрч чадна.
Тэм учраас л тартааруудыг бусад гаригийн оршихуунууд дийлж чадалгүй эзлэгдсэн. Тэд зогсолтгүй тэлж, зогсолтгүй эзлэн төрөмгийлж, зогсолтгүй хүчрхэгчсээр байгаа. Хэмээн ярьж байтал устгагдж буй өөрийн соёл эргэншлээ, өөрийн төрөл зүйлээ сүүлчийн удаа ширтэж буй Тайтус. Баяртай. Гэгшиг гараа далснаа. Огторгүй зүг ниссэн отл. Энэ удаа нэргүй бурхад бид хоёр тэр бүх үзэгдлийг үнэн бурхны өнцгөөс харж байваа. Тэр сансар огторгүй болгоноор, галактик болгоноор, нарны аймаг болгоноор, амьд гариг болгоноор хисэж байна. Нэргүй бурхан. Эцэг маань их тесрэлтийн хязгаар хүртэл хэрн тэнсээр бүх амьд гариг болгоны талаас илүү тартаарчуд эзэлсэн бас үйлдсэн талд нь тартаарчуудыг эсэргүүцэх хүч байгаагүй гэрчилсэн. Тиймээс эцэг маань өөрийнхөө оршин байгаагийнхаа эцсийн зорилгыг тартаарчуудыг ялах болгож өөрчилсөн. Тэгээд өөрийнхөө хүрч чадах хамгийн оргил хэмжээнд хүрсэн юм. Хэмээн ярьж байхад Тайтус одоо бидний үнэн бурхан гэж дууддаг тэр төрхөндөө орсон байв. 108 гартай мөнхийн цагаан гэрлэр гэрэлтсэн. Яахаргүй л бурхан л гэж дуудагдах оршихуй. Төөнийг эргэн ирэхэд өөр төрөл зүйлийн өндөр оюун ухаант оршихуйнууд дэлхий дээр аж төрж байваа. Тэд яг л гүрвэл шиг арьстай. Нэргүй бурхан. Тартаарчууд эзэлсэн газар нутагта өөрсдийн төрөмгөөллийг хүлээн зөвшөөрч, тартаарчуудыг хүчрхэгжүүлэхийн төлөө бүхнээ зориулах тийм л соёл эргэншил, төрөл зүйлүүдийг суурьшуулдаг. Хэмээн ярьж байхад үнэн бурхан тэднийг бүгдийг нь хүйс тэмтэрч байв. Хүнээс өөр төрөл зүйлч гэлээ харваас андашгүй тэдгээр хөөрхийлэлтэй гэмгүй амьдтыг үнэн бурхан огтхонч өршөөсөнгүй. Гэмгүй хүмүүсийн бас хүүхдүүдийн орилон удалгүй чимээгүй болов. Үүнийг харсан би. Эцэгч нь өөрөө тартаарчудаас ялгаагүй харагдаж байна. Гэвэл нэргүй бурхан над руу харснаа санаа алдаад. Надад итэг. Эцэг маань тэднээс ч илүү харгас гэл. Энэ үед удалгүй дэлхий дээр тартаарчуд ирлээ. Гэвч тэд үнэн бурхныг дийлсэнгүй. Саарл арьст биенээсээ салж төгс төгөлдөр 108 гартай болсон тэр оршихуй. Яг л гээрсэн буддаа мэд харагдах үнэн бурхан тартааруудаас хамаагүй хүчтэй байв. Ингээд үнэн бурхан өөрийн гариг тартаарчудаас чөлөөлж чадваа. Бүр тэгээд зогсохгүй. Өөртөө хамгийн ойр байгаа тартаарчуудын эзэмшлийн гаригуд руу очин одоогийн суурьшмал иргэдийг нь хүйс тэмтэрч эзлэн дүрмгийлж өмнөх эздийг нь эргэн суурьшуулж эхэллээ. Дараа нь тартааруудын бүтэн айрамтай тулав. Гариг, нарны аймаг, оддыг сөнөөж чадахгүй аимшигтай тулаа. Нэргүй бурхан. Энэ тулаанд хинч дийлээгүй. Тиймээс нэргүй бурхан өдийг хүртэл эзэлж авсан гаригуудаа өөрийн болгоод цаашид тулалдахгүйгээр тартаарчуудтай гэрээ байгуулсан юм. Гэвч бүхэл бүтэн төрөл зүйлээ хүйс тэмтрүүлсэн эцэг маань тартаарчуудыг хизэж өршөөгөөгүй. Үнэн дээр тартаарчууд ч өөрсдийнх нь авгаа байдал занал хийлсэн үнэн бурхныг өршөөгөөгүй. Тэд хизээ нэгэн цагт эргэн дайдах нь тодорхой. Тэгээд аль дайнд ялан гэсэн итгэлтэй байгаа тал нь төрүүлж довтлох байх. Бас мэдээж эцэг маань төрүүлж довтлохыг хүсэж байгаа гэв. Бэ. Хаашаа тэгээд эцгийн чинь дайнд бэлдэж байгаа царай нь тэгээд хүн төрлөختний бүтээчхэд эргүүлээд устгах юм уу гэж асуувал нэргүй бурхан. Эцэг маань тартаарчудаас хавьгүй хурдан хөгжих чадaltaй төрөл зүйлийг бүтээхээр оролдож байгаа юм гэвэл би. Харин чи тэрэнд саад болж байгаа тийм үү? Хөгжлийнхөө шалгуураар олж авах ёстой хүч чадлыг нь цагаас нэрт өгөх. Тэр хүчинд хүн төрлөختөн бэлэн биш байгаа болохоор л бомбын гэрэн үүссэн хэрэггүй хэмээн асуул. Нэргүй бурхан жаахан гайхаж. Тэгэхээр чи мэдэж байж. Би мэдэж байсан гэвэл болох байх. Жадахчид бид хэдэн мянган жилийн туршид овдост хүч хаанаас ирсэн тухай мэдхийг хүссэн болохоор тэгээд энд ирсэн. Учир нь үнэн бурхны биднийг устгаж байгаа шалтгаан бол цаг нь болоогүй байхад бид нар дээр ирсэн овдост хүч бас тэр овдост хүчнээс бий болсон эмх замбраагүй тэл. Тэгээд л бид овдост хүчний үүсэл гарлыг хайж авсаар энд ирээд байна.
Тэгэхээр өдийг хүртэл үнэн бурхны хүн төрлөختнийг устгаад байсан шалтгаан бол та. Хүн төрлөختний суйрлын бүх шалтгаан бол та. Эцэгт маань хэрэг үзэн ядалт хурсан байгааг чи харсан шүү дээ. Тартаарчуудын төдийгүй тэдний эзэлсэн гаригт суурьшсан гэмгүй иргэдийг хүртэл хүйс тэмтэрсэн. Хэрвээ түүнд хүсснийг нь өгчих бол, хэрвээ хүн төрлөختөн үнэн бурхны хүссэн шиг хүчрхэгжвэл галактик даяар тэрбум гариг дээрх тэрбум амнаас суйрнэ. Тэгэхээр үүний төлөө хүн төрлөختнийг ахин дахин суйруулах нь зүгээр гэж үү? Танай хүн төрлөختөнд нэг ийм сэтгэхүйн туршилт байдаг шүү дээ. Гал дэргэний 2 салаа зам дээрх нэг талд нь 1 хүн, нөгөө талд нь 5 хүн байлаа гэж бодъё. Тэгээд гал дэрэг ирж байна. Хөшүүргийг татвал чи 5 хүний ам аварна. Үгүй бол чамаас болж 5 хүн үхнэ. Чи хөшүүргийг татах байсан уу? Үгүй. Бэтгий худлаа хэл. Чи хуйлгүйчүүдийг бүгдийг нь хүйс тэмдэрсэн биз дээ. Чи надтай л адилхан хөшүүргийг татах байсан. Чи бид хоёр шиг хүмүүс хөшүүрэгт хүрэхгүй байж чадахгүй. Тийм ээ. Тэрийг бүлээн зөвшөөрч болох юм. Тэгвэл надад хөшүүргийг харуулж болох уу? Би хүн төрлөختнийг өвдөс хүчтэй болгоод байгаа тэр зүйлийг болно. Өөрийнхөө бүтээлийг гайхуулах дургүй уран бүтээлч гэж байдаг юм уу? Ийм хэлээд нэргүй бурхан намайг өнөөх саарл элс бүхий өөрийнхөө эзэмшил нутгаар дагуулan явсаар нэгэн тогоонд хүргэлээ. Тогоон дотор алтан өнгөт шингэн дүүрэн байх бөгөөд нэг алтан туслууд дээш хөөрч хааныг тийш нисэн одож байна. Би гайхаж. Энэ тэгэд хүн төрлөختний хүртэж буй өвдөс хүчний их үүсвэр юм гэж үү? Гэвэл нэргүй бурхан. Тийм ээ. Үүслийн тогоо гэж би нэрлсэн. Гэхдээ яагаад асуугаад байгаа юм? Гэж асуултыг асуултаар хариулв. Өөр нэгэн асуултыг гаргаж ирэхийн тулд энэ үүслийн тогоон доторх өвдөс хүчний их үүсвэр яг хаанаас гаралтай юм? Эсвэл энэ ямар нэг төрлийн реактор, цахилгаан станц шиг зүйл юм уу? Мэдээж шүү дээ. Энерги хизээж оргүйгээс бий болдоггүй. Энэ үүслийн тогоо яг л нүүрсийг шатаагаад цахилгаан энерги болгож байгаатай төстэй аргаар ажиллаж байгаа юм. Байзараа. Бид одоо өөр гариг дээр байгаа. Нэргүй бурхны эзэмшил бол дэлхийгээс хол орших өөр нэгэн гариг. Бас энэ гариг наргүй. Тэгэхээр чи энэ ертөнцийн нарыг түлш болгон ашиглаж хүн төрлөختний өвдөс хүчийг бий болгож байна гэсэн үг байх нэ. Бас үүнээс ч илүү янзтай нэг зүйл бий. Бурхны хүчийг эзэмшнэ гэж би энэ үүслийн тоогоо хэлсэн юм. Миний сахиуснаас чамд өгч буй тушаалуудыг биелүүлж чадсаар эцэст нь хөрвөл чиний шагнал үүслийн тоогоо байх болно. Эцэст нь хүрсэн шилэгдмэлийн бие үүслийн тоогоотой нэгднэ. Чи өөртөө хамгийн ойр байгаа хар нүх одод гээд хүссэн бүхнээ түлш болгон ашиглаж хязгааргүй өвдөс хүчийг бий болгох чадaltaй болно. Өөхөксдийн айрамч нь хэр томорхыг төсөөлж гинүү. Хурмас тэнгэрийн алтан айрам дартаарчуд бүр үнэн бурхан хүртэл чиний айрмыг сөнөөж чадахгүй. Чи их тэрсрэлтээс хойш бий болсон бүх орон зай, бүх ертөнцийн эзэн болно. Тэгвэл би дахиад асууя. Та яг жинхнээсээ бурхныг бүтээх авгаа сахиусыг үйлдэж чадсан байна. Яагаад? Яагаад өөр ашиглаагүй юм бэ? Хэлсэн шүү дээ. Өөрийнхөө тавьсан шалгуурт хизээч өөрөө тэнцхээргүй нэгэн учраас би. Хэмээн нэргүй бурхныг үг хэлж анхаарлаа сарниулж байх боломжийг ашиглахаар шийдсэн би. Нэгэн агшны зуурт саран хуйгаа өмсөд эл дээрээ үүслийн тоогоог устгахаар дайрва. Тэгтэл энэ үед генетхэн бие маань агаарт гацаж хөдөлгөө болчихсон тэр. Үүнийг хийсэн нэгэн бол мэдээж нэргүй бурхан байлаа. Нэргүй бурхан. Энэ бол нэргүй бурхны эзэмшил жаал минь. Энэ ертөнцид бол яг тодорхой хэлбэл галактикийн энэ хэсэгт би үнэн бурхнаас ч илүү бурханлаг оршихгүй. Би ч чам тэрийг баталж харуулсан байхаа. Тэгсээр байтал миний ертөнцид миний эсрэг хөдлөх бодол чам шиг ухаалаг нэгний тархинд орлоо гэж юу. Үгүй. Чи үнийг мэдэж байх ёстой. Ялагтгаа мэдсээр байж ингэн гэдэг аргаа барсан гэсэн үг. Чи юуны төлөө ингэж аргаа бартлаа тэмцхийг хүсэв? Хэмээн асуул. Харин энэ үед миний оршил тэр чихтэй гасаж орхисон байсан тул дуугарч чадахгүй байна. Би дуугарч чадсангүй. Нэргүй бурхан.
Оо нэрэ тийм л дээ. Гэснэ миний ямыг чөлөөллөө. Харин би ийн хариулв. Бодож байсан зүйл чинь буруу байж болно гэдгийг ойлгуулахын тулд таны бодлоор бушхууг ялж чадсан нэгэн бурхны хүчийг авахыг хүсэх ёстой. Харин би бушхууг ялсан мөртлөө бурхан болох боломжоо устгахыг хүссэн. Энэ нь таны буруу баталж. Ямар нэг зүйл тэр таны буруу байж таарч байгаа бол бурхан хүртэл алдаа гаргаж байгаа бол хүн төрлөختнийг устгах ёстой гэсэн бодол чинь ч буруу байж болох юм биш үү? Үнэн бурхан тэрийг чинь зөвшөөрөхгүй. Өөрийн хүчээр бүтээж чадаагүй их мөнгийг олж авсан ядуу хүн тэрийг шингээж чаддаггүй шиг. Өөрсдөө олж аваагүй хүчийг хүн төрлөختөн захирч чадахгүй. Хүчээ удирдах чадахгүй. Дуулуургүй айрам ямар ч бурханд хэрэггүй. Үнэн бурханд ч тэр. Үнэн бурхны залгамжлагчд ч тэр. Чээж гисэн үүнийг ойлгож байсан болохоор л хуйлгүйчүүдийг хүйс тэмтэрсэн. Ийм зүйл болохыг мэдэж байсан учраас л би хүн төрлөختнийг устгахын тулд тэдэнд захирч чадахгүй хүчийг буюу өвдөст хүчийг өгдөг. Бид хоёрын санал нийлдэг цорын ганц зүйл бол энэ. Бүгдийг нь устгаад шинээр эхлэвэл илүү дээр. Илүү дээр биш ээ. Илүү амархан болохоор тэгж хэлж байгаа биз дээ. Илүү амархан зам нь устгаад дахин эхлүүлэх тийм үү? Харин сахиусыг бас бушхууг бүтээхдээ илүү хэцүү замыг сонгодог нэгний бий болгохыг хүссэн юм биш үү? Илүү хэцүү бас илүү зөв шийдвэр гаргаж чадах нэгэн. Авах ёсгүй хүч чадалдаа төөртөн буй хүн төрлөختнийг залруулж чадах нэгэн. Тартаарчуудтай дайдах биш эвлэрч чадах нэгэн. Гарцаагүй дайн болдг юма гэхэд арай нэрнгүй байж чадах нэгэн. Өөрсдийгөө болон өөрсөдтэйгөө нөхөрлсөн бусад соёл иргэншлүүдийг хамгаалах, тартаарчуудын эзэмшилдэх гаригуудын гэмгүй хүмүүст өршөөл үзүүлж чадах, магадгүй дайныг хохирол багтаа давж чадах нэгэн. Угаасаа таны хийж байсан зүйл бол энэ. Юмсыг хэцүү аргаар хийдэг нэгнийг бурхан болгох, гэгэрсэн нэгнийг бурхан болгох. Гэгэрл. Ямар танил үгүй. Тэгэхээр намуулуун чамд бушхууг ялах хүчийг өгчээ. Сүнсээ чөлөөлж бие болоод сэтгэл зүрхнийхээ хамаарлаа салах хамгийн авгай мөн чанар. Гэхдээ үүнийг олж авах хоёрхан арга байдгийн нэг нь гэгэрсэн буддаагийн арга, нөгөөх нь тамаас ч долоондор зүйл. Намуулуун жинхэнэ тамаас ч долоондор газарт чамааг хорьсон байх учиртай. Чам шиг амтэн тэр газраас мултарна гэдэг боломжгүй байсан. Бэшэрмэр юм. Даач. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг байхаа. Чи хэтэрхий их зүйл хүсээд бай. Миний үхийнхээ өмнө сонссон сүүлчийн үг бол энэ байл. Харин миний хэлсэн сүүлчийн үгс бол нэргүй бурхан миний хамаг мах ясыг үнс болгож шууд утгаараа оршихуйг минь устгаж байсан тэр сүүлчийн мөчөд миний сонгосон сүүлчийн үгс бол уучлаарай аава. Хүн чадсангүй. Ингэж хэлсний дараа миний хамаг үе би мах бод маань эс ширхэг бүрээр сарнин алга болж байгааг харлаа. Хуруунаас минь ихлэн сарин сар, хөл, гар, хэвли, мөр, цээж, хүзүү, эцэст нь толгойд минь хүрэхэд бүхэл үзэгдэл сарнин алга болов. Жатгаж хөвгүүнийг сарнин алга болохыг харсан нэргүй бурхан. Уг нь босод шилэгдмэлүүд дундаас хамгийн сайн нь байсан юмс. Өөрийнхөө тавьсан мөрөнд өөрөө ялагдаж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Заац. Дараагийн залгамжлагчаа хайта. Хэмээн хэлээд яг тэндээсээ явах гэж байтал гэнэтхэн жатгаж хөвгүүний хоолой сонсогдох нь тэрэ. Хайх хэрэггүй. Нэргүй бурхан зочиж эргэн харвал жатгаж хөвгүүн шууд л түүний зүрхэнд нь хутга бүлчгэн тэр. Энэ бол намуулууны өгсөн хутга байв. Энэ л хутгаар намуулун гэгээлэн хэдэн сая удаа хөнөөж, энэ хутгаар жатгаж хөвгүүн намуулууныг өөрийг нь хөнөөж. Нэргүй бурхан хэдэнтэй арга шуухран алхаж байснаа өвдөг сөхрөн унал. Арайч газар хэвдчгэлгүй сөхөрсөн өвдөг дээрээ тогтож ядан байхдаа нэргүй бурхан ийн асуув. Яаж? Жатгаж хөвгүүн өнөөг саарл гүнжийн адислал нэрт сахиусыг гаргаж ирлээ. Энэ цаг бол
гажуудсан бодит байдлыг 1 минутын туршид эвдэх чадaltaй хүчрхэг сахиус. Хүчийг нь ашиглахын тулд чиний бодит байдлыг гажуудуулах өвдөлт хүчийг гаргах хэрэгтэй байна. Чамайг бас намуулууныг устгахын тулд миний үейлээ үзэн барин бүтээсэн зэвсэг. Үүний ачаар л би намуулууны тамаас мултарсан. Бас секундын зөв 12-ыг заахаас өмнө чамайг алах хэрэгтэй. Энэ үед тэр цагийн секундны зөв 12-ыг заахад нийт 30 секунд л үлджээ. Жатгаж хөвгүн алхан ирээд нэргүй бурхантай нүүр тулж. Харин энэ хутга бол анхны хүн төрлөختнийг хөнөөж чадах зэвсэг. Намуулуун та хоёрт хоёуланд нь зориулсан зэвсэг гэсэн үг. Чамайг алж чадах цор ганц зэвсэг гэсэн үг гэв. Амархан сонсогдож байна. Би бол бурхан. Намайг алах тийм амархан байсан юм уу? Нэргүй бурхны сахиустай учрахаас миний хувьд боломжгүй байсан. Харин дараа намуулуу намайг бурхан болгосон. Чи биш. Тэр охин намайг чам шиг бурхнаас хавилуу дээд оршихуй болгож хувиргасан. Сүүлчийн хэлэх үг байна уу? Гэвэл нэргүй бурхан. Мөнхнаас лага гэж хэлээд инээмсэглэн нүдэл. Жадгаж хөвгүн рэнчин өнөөх хутгаар нэргүй бурхны толгойг тас огтлоо. Гэсэн ч нэргүй бурхны нүүрэнд инээмсэглэл тодорсоор байсан нь нэг л шалтгаантай байв. Өөрөөсөө илүү нэгэнд итгэлийн галаар дүрлцэх бамбарыг дамжуулсан болохоор. Одоо харин жатгаж хөвгүүнд эргэж буцалтгүй явах нэг л зам үлджээ. Эцсийн найдвар тасархаас өмнө зорьсондоо хүрэх. Бурхан болох. Төгсөв.